Чуулган эсвэл байгууллага зэрэг аливаа томоохон бүлэг хүмүүсийг удирдах үзсэн хүн бүр бүгдийг хамарсан зорилгыг тодорхойлж, зарим суурь бодлого зарчмыг тогтоох нь чухал гэдгийг мэддэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тодорхой боломж ба бэрхшээлүүдэд ч анхаарлаа хандуулах шаардлага тулгардаг. Библийн ертөнцийн эрт цагт агуу хаад нь хаан тулсаа хүчрхэгжүүлж өргөжүүлэн тэлэх зорилготой байлаа. Тиймээс суурь бодлогоо олон улс хоорондын гэрээ хэлэлцээрт үндэслэн тогтоодог байлаа. Гэхдээ тэдгээр хаад мөн янз бүрийн хаан төрийн мэдээллүүдийн улмаас хаанчлалд нь тулгараад буй аливаа бэрхшээл ба боломжуудад ч анхаарлаа хандуулдаг байв. Тэдгээр мэдээллүүдийн зарим нь өнөөдөр ч музейд хадгалагдаж байна. Эртний Израильчуудад энэ нь гайхах зүйл биш байсан юм. Учир нь тэр үед бүх бүтээлийн хаан Израилийн бурханч бас үүнтэй төстэй аргаар ажилдаг байв. Түүний зорилго нь энэ дэлхий дээр хаанчлалаа бэхжүүлж тэлэх явдал бөгөөд хаанчлалынхаа үндсэн бодлогыг гэрээнүүдээрээ дамжуулан тогтоосон юм. Түүнчлэн бурханч мөн янз бүрийн хаан төрийн мэдээллүүдийн улмаас хаанчлалд нь тулгарсан тодорхой асуудал бэрхшээл ба боломжуудад анхаарлаа хандуулсан байдаг. Үүнээс зарим нь хуучин гэрээний канонд тэмдэглэгдсэн байдаг. Энэ бол бидний үзэж буй хуучин гэрээний хаанчлал гэрээ ба канон цувралын 4 дахь хичээл юм. Энэ хичээлээрээ бид хуучин гэрээний каноны талаар авч үзэх болно. Канон гэдэг үг нь жишг ба хэм хэмжээ гэсэн утгатай эртний грек болон латин гаралтай үг юм. Мөн энэ хичээлээрээ бид бичвэр нь бүхий л цаг үеуд дэх өөрийн хүмүүс зориулсан Бурхны эрх мэдэл бүхий жишг хэм хэмжээ болж бичигдсэн тухай үзэх болно. Хуучин гэрээний бүх бичээчид Бурхан Тэнгэрийн улсаас энэ дэлхийн хязгаар хүртэл хаанчлалаа тэлж байгаа гэдэгт итгэдэг байв. Тэд бас Бурхан тэдэнтэй байгуулсан удаа дараагийн томоохон гэрээнүүдээрээ тогтоосон үндсэн бодлогуудаараа дамжуулан хаанчлалаа удирддаг гэдэгт итгэж байсан юм. Бурхан Адам, Ноа, Авраам, Мосе, Давидын үед тэдэнтэй гэрээнүүд байгуулсан төдийгүй иш үзүүлэгчдийн урдаас хэлсэнчлэн ирээдүйд байгуулах шинэ гэрээгч бас тогтоожээ. Тэгэхлээр бид Бурхан Адам, Ноа, Авраамтай гэрээ хийх үед бичвэр хараахан бичигдээгүй байсныг мэднэ. Харин Мөсегийн болон Давидын өдрүүдэд Израиль нь хаан тулс болон өргөжсөн. Энэ үед Бурхан гэрээнүүдээрээ тогтоосон бодлогуудаа хуучин гэрээний бичвэрүүдээр дамжуулан ард түмнийхээ амьдралд хэрэгжүүлсэн. Эдгээр бичвэрүүд нь анхлан эртний Израиль зориулогдсон бичигдсэн. Гэвч тэдгээр нь мөн бүх цаг үеийн Бурханы ард түмний итгэл ба амьдралын жишг буюу хэм хэмжээнд байхаар бичигдсэн билээ. Бид энэ хичээлээрээ хуучин гэрээний каноныг судлахдаа Бурханы ард түмэн эрт үед хааныхаа үгийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ашиглаж байсан 3 том стратегийг олж харах болно. Нэгдүгээрт бид хуучин гэрээг олон янзын сэдэв болон дид сэдвүүдийг тусгасан толь гэдэг талаас нь харах болно. Хоёрдугаарт бид хуучин гэрээг түүхийг харах цонх гэдэг талаас нь авч үзнэ. Гуравдугаарт бид хуучин гэрээг зарим тодорхой ойлголт үзэл баримтлалуудыг Бурхны хүмүүс зориулан онцлон тодотгож өгсөн уран зохиолын цоврал хөрөг зураг гэдэг талаас нь харж судлах юм. Дээрх 3 стратегийг хооронд нь салгаж авч үзэх ямар ч боломжгүй. Тэд хоорондоо маш нарийн харилцан уялдаа холбоотой байдаг. Гэхдээ бид зорилгынхаа хүрээнд тэднийг тус тусад нь авч үзнэ. Ингээд хуучин гэрээний канон нь яагаад толны тусгалтай адил болохыг эхлээд харцгаая. Та найзуудтайгаа хамт ном уншиж байхдаа зарим хэсэг нь таны анхаарлыг татаж, харин өөр бусад хэсэг нь найзуудын тань анхаарлыг татаж байсныг та анзаарч байсан уу? Тухайн номд олон янзын сэдвийг хүндсэн байж болох ч бид голдуу өөртөө хамгийн их хамаатай гэж бодсон зүйлдээ л онцгой анхаарал хандуулдаг. Энэ зарчим нь Бурхны ард түмэн хуучин гэрээг унших үед ч мөн адил үйлчилдэг байлаа. Хуучин гэрээний зохиогчид бичсэн зүйлсээрээ дамжуулан Бурхны хаанчлалын теологийг болон Бурхны ард түмэнтэйгээ байгуулсан гэрээний бодлогуудыг амьдрал дээр буулгасан байдаг. Ингэхдээ тэд маш олон сэдвийг хөндсөн. Бид ч мөн хуучин гэрээг судлахдаа тэдгээр сэдвүүдээс бидний амьдралд ач холбогдолтой гэснийг нь илүү тодруулж судлах боломжтой. Хуучин гэрээг толтой адилхан харахдаа бид энэ нь бидний санаа зовж буй асуудлууд болон бидний эргэлзээтэй асуудлуудын талаар юу гэж хэлсэнд илүү анхаарал хандуулдаг. Тэгээд тухайн сэдвийг бичвэрт 2 дахь байр суурьнд тавьсан эсвэл үүнд маш бага ач холбогдол өгсөн байсан ч нэг их тоодгүй. Бурхныг итгэмжтэй дагахад маань чухал ач холбогдолтой сэдвүүд хуучин гэрээнд хэрхэн тусгалаа улсныг судалдаг тул энэ стратегийг сэдэвт судлал гэж нэрлэдэг. Бид сэдэвт судлал хийх үед хуучин гэрээн яагаад толны үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгох хэрэгтэй.
Инхийн тулд бид хоёр асуудлыг авч үзнэ. Нэгдүгээрт энэ стратегийн суурь шалтгаан буюу үндэслэлийг, хоёрдугаарт энэ стратеги нь юунд төвлөрдөг болохыг үзэх юм. Эхлээд сэдвт судлалын суурь шалтгааныг авч үзье. Үүнийг анзаарсан эсхээс үл хамааран бид хуучин гэрээг унших үедээ амьдралдаа амсаж туулж буй зүйлсээс үүдэлтэй нэн чухал зүйлсээс өөрсдийгөө бүрэн салгах боломжгүй байдаг. Бид хуучин гэрээг Бурханаас ард түмэндээ хэлсэн хааны үг гэж үздэг. Тиймээс бид бичвэрийн энэ хэсгийг уншихдаа өөрт чухал байгаа асуудлын талаар юу гэж заасныг их бага ямар нэг хэмжээгээр олж мэднэ гэсэн найдлага үргэлж тээж байдаг. Гэвч энэхүү нийтлэг хандлагатай холбоотой нэг асуулт гарч ирдэг. Энэ нь инхэн зөв гэж юу? Өөрсдийн ашиг сонирхлоо бодож хуучин гэрээг унших нь зөв гэж юу? Хуучин гэрээг бидний сонирхож буй зүйлийг тусган харуулдаг тол гэж үзэхэд хүргэдэг. Дор хаяж хоёр суур хүчин зүйл бий. Нэгдүгээрт бичвэрийн шин чанар нь өөрөө үүнийг дэмждэг. Хоёрдугаарт Библийн олон жишээ үүнийг баталдаг. Эхлээд бичвэрийн мөн чанар нь сэдвт судлалын аргыг хэрхэн дэмждэг талаар харцгаая. Ихэнх зохиол сайтай зузаан номуудын нэгэн адил хуучин гэрээний номууд нь тодорхой хэсгүүдэд багтах олон жижиг элементүүдээс бүрддэг. Тэр хэсгүүд нь нийлээд илүү том бүлгүүдийг бий болгодог бол тэрхүү бүлгүүд нь нийлээд номыг бүхэлд нь бүрдүүлдэг. Эдгээр үе шат тус бүр нь хуучин гэрээний номуудын бидэнд өгдөг ойлголтод өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байдаг. Дээрх үе шатуудын алийг нь сонгон анхаарлаа хандуулах бүрэн эрх чөлөө бидэнд бий гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Харамсалтай нь олон сайн санаат Христ итгэгчид хуучин гэрээний утга агуулгыг хит явцсуу байдлаар ойлгодог. Тэд багц ишлэл бүр Лазар туяаны тусгал мэт маш нарийн заавар чиглүүлэг өгдөг бөгөөд үүнийг зөв дүгнэж тодорхойлох цорын ганц л арга байгаа мэт авиралдаг. Үнэн дээр Библийн багц ишлэлүүд нь Лазар туяаны тусгал шиг бус, харин ч нийтэд нь гэрэлтүүлэх тусгалтай илүү төстэй. Зарим сэдв нь нэлээд чухал учраас Библийн ишлэлүүд тэдэн дээр илүү тод гэрэл тусгадаг. Тэдгээр нь Библийн ишлэлүүдийн хувьд энэ тэргуунд чухалчлах сэдвүүд юм. Харин зарим арай жижиг сэдвүүдийн хувьд тэдэн дээр арай бүдэг гэрэл тусгасан мэт өнгөц хөндсөн байдаг. Сэдвт судлал нь Библийн ишлэлүүдийн ач холбогдлын цар хүрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг. Ингэхдээ голдуу хоёр дахь буюу жижиг сэдвүүдэд анхаарал хандуулдаг. Үнэн дээр жижиг сэдвүүд нь сэдвт судлалын гол судлагдхуун болох нь элбэг. Бидний энэ ойлголтыг дүрслэх жишээ болгон Библийн хамгийн эхний ишлэл болох Эхлэл 1:1-ийг хамтдаа харцгаая. Энд эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэдэг. Тэгэхээр бид өөрсдөөсөө энэ ишлэл юуны тухай заасан бэ гэж асуувал эхлээд бид хариулт нь маш энгийн шүү дээ. Эхлэл 1:1 бидэнд Бурхан дэлхийг бүтээсэн талаар л өгүүлж байна гэж бодох байх. Ихэнх маань энэ ишлэлийн гол санааг ингэж дүгнэх нь зүй ёсны хэрэг гэдэгтээ санал нийлнэ. Гэхдээ энэ дүгнэлт хэдий үнэн байж болох ч зөвхөн энэ гол санаагаар өөрсдийгөө хязгаарлавал бид энэ ишлэлийн хөндөж болох өөр олон сэдвүүдийг үл хайхран өнгөрөх болно. Энэ хэдхэн үгээс л гэхэд ямар олон сэдв санаа харагдаж байна вэ? Үнэн дээр эндээс нэлээд урт жагсаалт гарах болно. Энэ ишлэл Бурхан дэлхийг бүтээсэн гэдэг баримтаас гадна Бурхан байдаг, Бурхан бүтээлээс өмнө оршин байсан зэрэг теологийн сэдвүүдийг ч агуулдаг. Мөн Бурхан орчлон бүтээж чадахуйц хангалттай хүчрхэг бөгөөд Бурханыг бүтээгч гэдгийг нь мэдэж хүлээн зөвшөөрөх ёстойг заадаг. Эхлэл 1:1-д мөн бүтээлийн талаар ч өгүүлдэг. Энд бүх зүйлийг бүтээсэн үйл явдал үнэхээр болсон гэдэг баримтыг бидэнд өгдөг. Мөн энд бүтээл өөрөө бие даан оршдоггүй гэдгийг бидэнд илчилдэг. Бүтээл Бурханаас хамааралтайгаар оршин тогтнодог. Түүнчлэн энэ нь тэнгэр ба газар нь бүтээлийн цар хүрээг тодорхойлдог болохыг тайлбарладаг. Ганц энэ ишлэл гэхэд эдгээр болон өөр олон жижиг сэдвүүдийг ч хөндөж байна шүү дээ. Бид эдгээрийн алинд нь ч анхаарал хандуулсан огтхонч буруудах зүйлгүй юм. Хэрв зөвхөн Эхлэл 1-ийн 1-р ишлэлээс л ийм олон сэдэв харагдаж байгаа юм бол илүү олон ишлэлтэй арай том багц ишлэлүүдээс хэр олон сэдэв харагдахыг төсөөлөд үзээрэй.
Хуучин гэрээний томоохон багц ишлэлүүдийн ихэнх нь бидний сонирхол, амьдралын туршлагатай холбоотой олон асуудлуудыг хөнддөг. Мэдээж бид бичвэрийг уншихдаа өөрийн санааг тулгаж уншихгүй байхад анхаарах хэрэгтэй. Тэгсэн ч хуучин гэрээний хэсгүүдэд тодорхой нэг асуудлын талаар ил ба далд аль нэг хэлбэрээр хөндсөн байгаа бол бид тухайн сэдвээс ач тусыг хүртэх нь зүй ёсны хэрэг билээ. Хуучин гэрээг тойл болгон авч үзэх суурь шалтгааныг бид мөн сэдвт судлалын Библийн жишээнүүдээс харж болдог. Бурхны онгодоор хөтлөгдсөн Библийн бичээчэд хийгээд нөлөө бүхий томоохон дөрүүд нь ихэвчлэн хуучин гэрээний жижиг дэд сэдвүүд рүү бидний анхаарлыг хандуулдаг. Үүний нэг тод жишээ нь Еврей 11:32-оос 34 дээр бий. Энд Гидеон, Барак, Самсон, Ефта, Давид, Самуэль болон иш үзүүлэгчид итгэлээр хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амийг хааж, галын хүчийг унтраан, элдний ирээс зайлж, буурайгаас хүчрэхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа гэжээ. Шүүгчд номд гардаг Ефта, Самсон нарын түүхийг мэддэг хүмүүр уг номд тэдний талаар үргэлж гэрэл гэгээтэй зүйл бичээгүй сайн мэднэ. Үнэн дээр шүүгчд номын зохиогч нь түүхийн тухайн цаг үед байсан Ефта, Самсон зэрэг Израилийн удирдагчдын ёс суртахууны дороодлыг ахин дахин онцолсон байдаг. Тэрээр Израилийн шүүгчд нь Бурхны ард түмнийг зохих удирдлагаар хангах чадваргүй байсан гэдгийг харуулахын тулд тэдний алдаа дутагдлыг онцлон тэмдэглэжээ. Гэсэн ч шүүгчд номд Ефта, Самсон нарын талаар эерэг зүйлс мөн бий. Гэхдээ тэдний талаарх баримт харьцангуй бага бичигдсэн байдаг. Эдгээр эрс хоёулаа итгэлээрээ Бурхан руу ирэхснээ Бурхны дайснуудыг ялсан юм. Тиймээс Еврей номын зохиогч хуучин гэрээнд итгэлийн үлгэр дуурайл болсон хүмүүсийг нэрлэхдээ тэр хоёрын эерэг ололт амжилтыг тэмдэглэн үлдээжээ. Еврей номын бичээч өөрийнх нь хувьд чухал байсан энэ жижиг сэдвүүдийг онцлон харуулсан боловч шүүгчд номын санаанаас gaжилгүй үнэнч байж чадсан юм. Шинэ гэрээний бичээчт нь их бичээсийг зөрчөөгүй л бол жижиг дэд санаанд хамаарах хэсгийг хуучин гэрээнээс иш татаж тэрхүү санаанаасаа хэрэгжүүлэх зарчим гаргаж ирж болно. Есүс нэгэн гайхалтай үннийг тунхагласан байдаг. Тэрээр Бурхны хууль биелэгдэхээс нааш Бурхны үгээс нэг ч зураас нэг ч үсэг алга болохгүй гэсэн. Бид үүнийг харахтаа өчүүхнээс ахуулаад үндсэн гол гэж харагдах бичвэрийн бүх хийл хэсэг нь Бурхны онгодоор бичигдсэн бөгөөд өөрийн гэсэн утга учир үн цэн зоригтой байдаг гэж дүгнэж болно. Бид шинэ гэрээнээс үүний хэд хэдэн бодит жишээг харж болно. Шинэ гэрээний бичээчид хуучин гэрээний үйл явдал сургаалуудаас иш татаж тэдгэрийн өчүүхэн жижигээс нь ч хүртэл хэрэгжүүлэх санаагаа гаргаж ирдэг байсан. Еврей номын бичээч 11-р бүлэгт хуучин гэрээний ариун хүмүүсээс нэлээд олныг нь тоочсон. Тэгээд тэдний амссан онцгой туршлагад үндэслэн сайн мэдээний илүү агуу найдварын талаарх бүх дэлхийн бүх итгэгчдэд хамаатай ерөнхий зарчмуудыг гаргаж ирсэн байгаа юм. Бид хуучин гэрээг толтой адилхан үзэх суурь шалтгаан үндэслэлийн талаар авч үзлээ. Одоо харин энэ стратеги юунд голлон төвлөрдөг болохыг харцгаая. Хуучин гэрээнээс бидний хайж байгаа зүйл хаана хизээ хэн гэдгээс маань хамаарад харилцан адилгүй байдаг. Тийм учраас бид хуучин гэрээг толь гэж үзэж байгаа тохиолдолд маш өргөн хүрээний асуудлуудад анхаарал хандуулах боломжтой. Сэдвт судлалын энэхүү өргөн цар хүрээг хамарсан байдлыг Кумран буюу мөксөн тэнгисийн хуйлмал бичвэрүүд болон бусад Юудын эрт үеийн бичээс Талмуд зэрэгт буй эртний юудэчүүдийн тайлбаруудаас харж болно. Мөн энэ нь бүх цаг үеийн Христ итгэгчдийн бичсэн хуучин гэрээний тайлбаруудад ч олонтой харагддаг. Гэсэн ч бичвэрийг сэдвт судлалын дагуу харах үед юуны түрүүнд яригддаг тодорхой хэдэн сэдэв бий. Сэдвт судлал юунд голлон төвлөрдөг талаар авч үзэхийн тулд бид нэгдүгээрт теологийн онол сургаалт, хоёрдугаарт жишээнүүдэд, гуравдугаарт хувь хүний хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулах болно. Мэдээж хамгийн их анхаарал татдаг зүйл бол хуучин гэрээний тухайн хэсэг теологийн онол сургаалын талаар юу өгүүлж байгааг олж мэдэх явдал байдаг. Олон мянган жилийн турш хуучин гэрээг уламжлалт онол сургаалын асуудлуудад хариулах
эрх мэдэл бүхий сургаалуудын их сурвалж хэмээн үзсээр ирсэн. Жишээлбэл Христ итгэлт теологчид систем теологийн сэдвүүдээс үүдэлтэй асуудлуудад хариулахын тулд голдуу сэдэвт судлалыг ашигладаг. Бид хуучин гэрээний хэсгээс уншаад энд Бурхны шинж чанарын талаар юу өгүүлж байна вэ? Энд хүн төрлөختний нөхцөл байдлын талаар юу гэсэн байна вэ? Авралын болон гим нүглийн шүүлтийн талаарх онлын сургаалын талаар энд юу гэж хэлсэн бэ гэх зэргээр асуудаг. Та хуучин гэрээний эсгүүдийг дээрх болон үүнтэй төстэй сэдвүүдийн дагуу цэгцэлсэн дид гарчигтай Библийг харж байсан байх. Иймэрхүү сэдвүүд тухайн хэсгийн гол санаатай хамааралгүй санагдаж болох юм. Гэхдээ бичээст энэ талаар ил ба далд ямар нэг байдлаар хөндсөн л бол бидэнд хамаатай уламжлалт асуултуудын хариултыг олох боломжтой байдаг. Онон сургаалтай холбоотой сэдэвт судал хийхдээ тухайн бичээсийг батлах буюу хуучин гэрээний тохирох хэсэгтээ тулгаж тухайн онон сургаалыг дэмжиж буй эсхийг нягтладаг. Бид систем теологийн болон хувь хүний итгэлийн тунхаглал эсвэл чуулганыхаа албан ёсны онон сургаалын тунхаглалын талаарх номыг унших бүртээ аливаа нэг онон сургаалын үзэл баримтлалыг батлахын тулд хуучин гэрээнээс иш татсныг олж хардаг. Харамсалтай нь зарим теологчид хуучин гэрээний бичээсүүдэд тун зүй зохисгүй хандсан байдаг. Үүнээс улбаалан олон тайлбарлагчид бичээсийг батлах аргыг бүхэлд нь үгүйсгдэг. Гэвч хэрэв тухайн асуудлын талаар уг хэсэгт хөндсөн л бол бичээсийг батлах арга нь Библийн тухайн хэсгийн сэдвийг тодорхойлох хүчин төгөлдөр цаг хэмнэсэн арга болдог. Энд эдгээр сэдвүүд нь туслах дэд сэдэв байх нь хамаагүй. Сэдэвт судлалын хувьд онол сургаал төвлөрөхөөс гадна өөр нэг нийтлэг хэрэгэлдэг загвар бол ёс суртахууны үлгэр жишээг онцлох явдал юм. Бид хэнийг даган дуурайхаа эсвэл хэнийг дагаж үлдэж болохгүйгээ олж мэдхийн тулд хуучин гэрээр рүү ханддаг үе олон. Жишээлбэл 1-р Самуэль 17-р бүлэгт гардаг Давид Голиат хоёрын түүхийг авч үзье л дээ. Олон зууны турш пасторууд Давид бол итгэгчдийн даган дуурайх үлгэр жишээ мөн гэж зааж ирсэн. Бид Саулын хуйг дуулгыг авахаас татгалзан Бурхны хүчинд итгэж Голиатыг ялсан хэмээн Давидыг магтсан үгсийг олонтой сонсдог. Түүний хандлага, үг үйлдэл нь бүх итгэгчдийн хувьд сүнслэг асуудал бэрхшээлтэй тулгархдаа даган дуурайвал зохих үлгэр жишээ гэж тооцогдсоор ирсэн. Харамсалтай нь сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд нэлээд олон Библийн тайлбарлагч 1-р Самуэль 17-р бүлэгт гарч буй Давидыг ёс суртахууны үлгэр жишээ болгох нь зохисгүй хэмээн үзэх болжээ. Тэд Самуэль номын энэ хэсэг нь Израилийн Үрдийн хаант угсааг залгамжлах гэж байсан Саулын гэрийг яагаад Давидын гэрээр сольсныг тайлбарлахын тулд л бичигдсэн гэж үздэг. Тиймээс тэд Давид Голиатыг ялсан түүх нь зөвхөн Давидын хүү агуу Христ болон хорон мууг ялсан түүний төгс ялалтын талаар л бодуулах зорилготой гэж дүгнжээ. Энэ нь чухал сэдэв мөн хэдий ч энэ хэсгээс харж болох цорын ганц сургамж заавар огтхонч биш. Шинэ гэрээ биднийг Христийг дуурайхад дууддагчлан тухайн нөхцөлд Бурханд итгэсэн Давидын итгэлийгч бүр дуурайх ёстой юм. Хуучин гэрээ нь даган дуурайх ёстой болон дуурайх ёсгүй жишээгээр дүүрэн. Энэ мэт жишээг ирж хайх нь сэдэвт судал хийх замаар хуучин гэрээний эрх мэдэл сургаалыг гүнзгийрүүлэн судлах зөв зүйтэй арга юм. Теологийн онол сургаал болон Библийн жишээнээс гадна сэдэвт судлалын 3 дахь нийтлэг бөгөөд зүй ёсны төвлөрөл бол хувь хүн өөрийн хэрэгцээнд зориулж Библийг тунгаан бясалгаж унших явдал юм. Сэдэвт судлал нь хуучин гэрээний хэсгүүд итгэгчдийн хувийн амьдралд тулгарч буй олон янзын асуудлуудын талаар юу гэж заасныг олж мэдэхэд тусалдаг. Бид бүгд л хэрхэн сайн аав ээж байх, ажилдаа хэрхэн амжилт гаргах, Бурхныг хэрхэн магтан хүндлэх, сэтгэл зүйн зөрчлөө хэрхэн шийдвэрлэх зэргийн талаарх хуучин гэрээний хичээлүүдийг сонсож байсан. Иймэрхүү хувийн чанартай асуудлуудад хариулт авахын тулд хуучин гэрээний багц ишлэлүүдийг голдуу сэдэвт судлалын аргаар авч үздэг. Эдгээр асуудлууд нь Библиэд тэмч чухал байр суурь эзлэхгүй байсан ч хуучин гэрээ тэдгээрт хэрхэн хандасныг судалж мэдэх нь бидэнд чухал ач холбогдолтой байдаг. Жишээлбэл номлогч хүн аавуудад хандан эцэг хүнийхээ хувьд Давидын гаргасан алдааг давтахгүй байхыг анхааруулах нь зүйн хэрэг. Тэд Яаковын эхнэрийнхээ төлөө 14 жил хөдөлмөрлсөн түүхээс шаргуу хөдөлмөрлөх зарчмыг гаргаж ирдэг. Пасторууд Мелхизедек, Авраам хоёрын түүхийг жишээ болгон мөргөл хүндэтгэлийн талаар дүрслэн тайлбарладаг.
Тэд сүнслэг хямралд орсон итгэгчдэд заавар чиглүүлэг өгөхдөө Кармел уулан дээрх үйл явдлын дараа Илишагийн тулсан сэтгэлийн хямрал, зөрчлийн талаар иш татдаг. Библи нь бидний амьдралын ёс суртахууны талбарт найдвартай, сайн удирдамж болж чаддаг. Учир нь энд алдаа гарган бүдэрсэн ч эргээд боссон хүмүүсийн талаар гардаг төдийгүй алдаа гаргачаад хизээч засраагүй хүмүүсийн талаарч бас өгүүлдэг. Энэ нь Бурхан биднийг уучлахад хизээд бэлэн байсаар байдаг гэдгийг ойлгоход маань тусалдаг. Бурхан биднийг дахин босгох үед бид түүний нэгүслийн улмаас ялалт дотор амьдрах боломжтой болдог. Тиймээс миний хувьд Библи бидний ёс суртахууны амьдралын туйлын найдвартай удирдамж мөн. Бид Библийг буруугаар ашиглаж болохгүй. Библийг буруугаар иш татаж болохгүй. Тэр дундаа алдаа гаргасан хүмүүсийн тухай тэмдэглэлээс бид сургамж авч суралцах ёстой болохоос биш тэднийг давтах ёсгүй. Бид тэдгээр хүмүүсийн байр байлаас амархан алдаж гим үлдэж болзошгүй зүйлсийн талаар, бүдрэх магадлалтай талбарын талаар суралцдаг. Тэгээд бид Христээс биднийг замчиж удирдахыг гуйж, ариун сүнсний хүчээр хамгаалагддаг. Ингэснээр Бурхан бидний амьдралд хамгийн чухал байр суурьнд байх юм. Сэдэвт судлалын дагуу хуучин гэрээг толтой адилтхан үзэх нь олон хэлбэртэй байдаг. Мөн энэ стратеги нь үл тоомсорлон орхиж огт болохооргүй чухал үн цэнтэй. Хуучин гэрээний каноныг судлахдаа тухайн бичвэрт гарч буй бүх сэдэвт бүр цухас дурдгдсан зүйлсд хүртэл анхаарал хандуулах нь зүйтэй байх нь. Ингээд бид хуучин гэрээний каноныг толтой адилтхан үзэх зарим аргуудаас үзлээ. Одоо харин Бурхны хүмүүсийн ашигласаар ирсэн хоёр дахь томоохон стратегийг судлахад бэлэн боллоо. Энэ бол хуучин гэрээний каноныг түүхийг харах цонх гэж үзэх стратеги юм. Хуучин гэрээний иш үзүүлэгчид Израильчуудад хандан Бурханд итгэмжтэй үйлчлэхийн тулд өнгөрсөн түүхэнд Бурхан тэдний төлөө юу хийснийг санах дүн хэмээн олонтоо анхааруулсан байдаг. Энэ анхааруулгын хариуд Израилийн итгэмжит хүмүүс болон Христийн чуулган хуучин гэрээг үргэлж түүхийг харах цонх гэж үзсээр ирсэн билээ. Библийн дагуух итгэл нь домог, улс төрийн үзэл суртал, хийсвэр гүн ухаан зэрэгт үндэслэдэггүй. Харин энэ нь Бурхан түүхэнд ажилласан гэдэг баримт дээр үндэслэдэг бөгөөд бичвэрт Бурхны хийсэн зүйлсийн талаар итгэж болох үс баримтуудыг тэмдэглэн үлдээжээ. Ариун сүнс үргэлж хуучин гэрээний бичээчдийг түүхэнд Бурхны хийсэн үйлсийг тунгаан ботход чиглүүлдэг байсан. Тийм учраас хуучин гэрээний номуудад түүхэн судлал хийх нь үүнийг ойлгож амьдралдаа хэрэгжүүлэхэд нэн чухал стратеги болдог. Бид өнгөрсөн үйл явдлын талаар хүүрнэх Игэл жирийн номыг уншихад тэнд бичигдсэн түүхэн үйл явдлууд нь бидний анхаарлыг ирэхгүй татдаг. Зарим үед бид тухайн түүхэнд бүрэн автчихад өөрсдийн амьдралын туршлагатай холбож бодхооч болчихдог. Түүний оронд тухайн үйл явдлуудыг тэр номоор дамжуулан харж түүхэн цаг үед энэ бүхэн чухам ямар байсан талаарх төсөөлөлд автдаг. Үүнчлэн хуучин гэрээний канонд дэлхийн ертөнцийг өн эртний тэртегээс оршин байснаар дүрсэлдэг. Мөн Бурхны хүмүүс хуучин гэрээг энэхүү ертөнцийг харах цонх хэмээн үзэж байснараа өөрсдийнх нь амьдрал дах Бурхны хязгааргүй эрх мэдэлд захирагдж байсан юм. Бид энэ стратегийг түүхэн судлал гэж ярьдаг нь өнгөрсөн үйл явдлууд болон тэдгээр үйл явдлуудын талаар хуучин гэрээнд юу гэж бичсэнд анхаарал хандуулдагтай нь холбоотой. Хуучин гэрээний канонд түүхэн судлал хийхин тулд бид мөн л хоёр асуудлыг авч үзэх болно. Нэгдүгээрт, хуучин гэрээг түүхийг харах цонх гэж үзэх суурь шалтгаан буюу үндэслэл. Хоёрдугаарт, энэ стратегийн гол төвлөрдөг зүйлсийг үзнэ. Эхлээд хуучин гэрээний бичвэрт түүхэн судлал хийхийг дэмжсэн суурь шалтгааныг харцгаая. Олон археологч, түүхчид, зууны туршид хуучин гэрээний каноныг түүхэн, найдвартай, үнэн бодит гэдэгт ямар ч эрүүл ухаантай хүн огт итгэхийн аргагүй хэмээн баталсаар ирсэн нь харамсалтай. Тэдний үзлээр энэ нь хамгийн сайндаа сүнслэг ба ёс суртахууны хэм хэмжээ, заавар өгдөг шашны уран зөгнөлт зохиолоос арай дээр номааж. Хуучин гэрээний түүхэн үйл явдлууд нь үнэн бодит гэдэгт үл итгэх энэхүү үзэл нь маш их газар авч урт удаан оршсоор байна. Үүнд Евангелийн зарим итгэгчид ч хүртэл нөлөө үзүүлсэн байдаг. Евангелийн тэдгээр зарим итгэгчид хуучин гэрээг түүхийг харах цонх гэж үзэхээс бууж өгч шантарсан юм.
Хуучин гэрээг түүхэн судлалын аргаар судлах олон шалтгаан бий. Гэхдээ олон тийш сарнилгүй зэгцтэй байх үүднээс өмнө авч үзсэнчлэн бичвэрийн өөрийнх нь шин чанар ба Библийн жишээ гэсэн хоёр асуудлыг л энд харцгаая. Эхлээд бичвэрийн мөн чанар нь түүхэн судлал хийх хөдлөшгүй бат шалтгаан болдог талаар үзье. Хоёрдугаар Тимот 3:16-д гардаг Паулын хэлсэн алдарт үгийг сонсцгоё. Энд тэрээр бичвэр бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөв чиглүүлэхэд тустай гэжээ. Христ итгэгчид нь Есүсийн болон анхны зууны эдгээр иш үзүүлэгчдийн сургаалд үндэслэн хуучин гэрээг Бурханаас өгөгдсөн Бурхны онгодоор буюу амьсгалснаар бичигдсэн үг мөн гэж баталдаг. Энэ сургаалтай нэгэн адил Христ итгэгчид хуучин гэрээг судлахдаа бичвэрийн нотолж байгаа бүхэн баттай үнэн гэдэгт итгэлтэй байх нь зүйтэй. 2-р Тимот 3:16 нь итгэгч биднийг хуучин гэрээний бичвэрийг болон үүнд гардаг түүхийн тэмдэглэлүүдийг үнэн бодит гэж итгэж уншихыг шаарддаг. Яагаад гэвэл бичвэрийн 2-р Тимот 3:16 дахь ишлэлээс бид Бурхны үг, Бурхны амьсгалснаар бичигдсэн гэдгийг уншиж мэддэг. Тэгэхээр төгс Бурханаас ямар ч алдаагүй төгс үг л гарах нь мэдээж шүү дээ. Ариун сүнсний онгодын тусламжтайгаар бид бичвэр нь алдаа мадаггүй, найдвартай, үнэн гэдэгт итгэдэг. Тэгэхээр энэ таамаглал дээр үндэслэн бид Библиэд гарч буй түүхийн талаарх баримтууд үнэн гэж үздэг. Шинэ гэрээний итгэл нь Бурхан Христээр дамжуулан түүхэнд чухам юу хийсэн бэ гэдэгт үндэслэдэг билээ. Яг үүний нэгэн адил хуучин гэрээний сургаалууд нь Бурхан Христийг ирэхээс өмнө түүхэнд бодитоор юу хийсэн бэ гэдэгт үндэслэдэг. Тийм учраас Христийн итгэмжид дагалдагч нар хуучин гэрээнд гардаг түүхийн баримт бүр нь түүхэн бодит үйл явдлыг үннээр харуулдаг гэж баталдаг. Хуучин гэрээнд ямар нэг түүхэн зүйл босон талаар заахтаа үүнийг Бурхан өөрийнх нь эрх мэдлээр тунхагладаг. Тиймээс бид тэр үйл явдал үнэхээр болсон гэдэгт итгэж болно. Энэ үзэл баримтлалыг эсэргүүцсэн олон янзын эсэргүүцэл үгүйсгэл гарсаар ирсэн. Жишээлбэл олон судлаачид бичвэр нь түүхийг хэтэрхий их шигшиж сонгосон учраас үүнд итгэж болохгүй гэж үздэг. Хуучин гэрээнд гардаг түүхийн тэмдэглэлүүд маш ихийг орхигдуулж шигшсэн байдаг нь үнэн. Энд түүхийн үйл явдлууд бичигдснээсээ бичигдээгүй нь хамаагүй их байдаг. Гэхдээ бид үүнд нэг их гайхаж зочирдоод байх хэрэггүй юм. Иохан 21:25 дугаар ишлэлд Илч Иохан Есүсийн амьдралын талаар хэлсэн үгийг та санах байх. Энд Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ дэлхийд багтахааргүй байх байсан гэж би боддог гэжээ. Хэрэв энэ дэлхий Есүсийн амьдралын бүх зүйлийг тэмдэглэсэн номуудыг багтааж чадахгүй нь үнэн юм бол бид хуучин гэрээнд тухайн цаг үед болж байсан тоолж баршгүй олон үйл явдлуудаас зөвхөн цөөн хэдийг нь л тэмдэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Гэсэн ч ингэж цөөн хэдийг сонгож тэмдэглэснээс болоод бичвэрийн бидэнд өгүүлж буй түүхийн тухай тэмдэглэл үнэн зөв байхаа болохгүй. Скептик буюу үл итгэх үзэлтэй Библи тайлбарлагчид хуучин гэрээнд гардаг ер бусын үйл явдлуудаас болоод үүнийг түүхийн хувьд үнэн зөв гэдгийг үгүйсгдэг. Хуучин гэрээний түүхэнд Бурхан болон сүнслэг оршихуйнууд голлох үүрэг гүйцэтгэх тул орчин үеийн натуралист буюу бодит байдлыг эрхэмлдэг тайлбарлагчид энэ баримтыг нэг их ойшоодгүй. Гэхдээ Христ итгэл бол эхнээсээ төгсгөл хүртлээр эгэл биш итгэл тул энэ нь бидний итгэлд саад болох учиргүй. Христийг үхлээс амилсан эзэн мөн хэмээн итгэж дагдаг хүнд ч хуучин гэрээнд дүрсэлсэн ер бусын үйл явдлуудад итгэхэд ямар ч саад үгүй билээ. Хүмүүс Библиэд дүрсэлсэн ер бусын үйл явдлууд нь итгэж болох үс үнэн гэдгийг ойлгох нь чухал гэж би итгэдэг. Яагаад гэвэл энэ нь Библиэд өөрт нь итгэж болох эсэгтэй холбоотой юм. 1-р Коринт 15-д Паулийн хэлсэнчлэн хэрэв Христ амьлаагүй бол бидний итгэл дэмий хоосон. Бид нүгэл дотроо байсаар байх байсан. Үүний нэгэн адилаар хэрэв Египтээс гараагүй бол, цөллөг болоогүй бол, цөллөгөөс буцаж ирээгүй бол энэ бүх үйл явдал Библийн бичээчдийн тайлбарлсан шиг үнэн бодит байгаагүй бол, хэрэв Христ үхлээс жинхнээсээ амьлаагүй бол бидний итгэлийн үндэс суурь нуран унах байлаа. Хэрэв эдгээр үйл явдал үнэхээр энд бичсэн шиг болоогүй юм бол Библиэд итгэгч хэрэггүй гэсэн үг. Хэрэв Библиэд итгэх хэрэггүй гэвэл Бурхны ард түмэндээ илчиж буй зүйлийн талаар үнэн зөв зураглал бидэнд байхгүй гэсэн үг.
Тэгэхээр ер бусын үйл явдлууд нь бидний Бурханаас хүлээн авсан илчлэл үнэн зөв гэдэгт итгэхэд чухал нөлөөтэй. Магадгүй хуучин гэрээг түүхийн талаас үнэн зөв гэдгийг хамгийн их эсэргүүцэж үгүйсгэхэд хүргэдэг шалтгаан нь орчин үеийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ байх. Нилээд нэр хүндтэй археологчид болон бусад салбарын эрдэмтэн судлаачид хуучин гэрээ итгэж болох үс гэдгийг үгүйсгэх нотлохоог онцолдог. Жишээлбэл геологчид бүтээлийн түүх болон Ноагийн өдрүүдэд дэлхийг хамарсан их үерийн талаарх асуултуудыг гаргаж ирдэг. Археологчид Библиэд дэх түүхэн олон үйл явдлуудын эсрэг баримт нотолгоонуудыг гаргаж тавьдаг. Заримдаа хуучин гэрээний түүхэн үйл явдлын талаарх нотолгоо шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний дүгнэлттэй үргэлж нийцээд байдгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ яагаад ийм байгааг мэдэх нь чухал. Хуучин гэрээ ба орчин үеийн шинжлэх ухааны хооронд яагаад ийм зөрчил үүсдэг вэ? Тэгэхээр хуучин гэрээ яагаад шинжлэх ухааны баримт нотолгооноос зөрдгийг тайлбарлахад хамгийн багадаа 3 шалтгаан бий. Нэгдүгээр, заримдаа эрдэмтэд бичвэрийн эсрэг гаргаж ирсэн өөрсдийнхөө нотлохоог буруугаар ойлгочихдог. Бид хэдийгээр археолог болон бусад шинжлэх ухааны ач холбогдлыг үнэлдэгч, судлаач эрдэмтэд ч бас алдаа гаргадаг. Тэдний гаргасан дүгнэлтийг үргэлж цааш задлан судалж батлах шаардлагатай байдаг. Жишээлбэл өмнө нь олон судлаач Библиэс өөр хаанч хийт хүмүүсийн талаар бичигдээгүй учраас хуучин гэрээнд хийтчүүдийн талаар бичсэн нь үнэн биш гэж үздэг байлаа. Харин өнгөрсөн зуунд археологчид хийт ахуй соёлын үлдэгдлийг олж нээсэн юм. Тэрч буй ил хийтчүүдийн бичиж үлдээсэн тэмдэглэлүүд нь хуучин гэрээг судлахад маш их үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнтэй яг адил 100-ны өмнө л эрдэмтэд Египтээс гарсан болон амлагдсан газрыг эзлэн авах үйл явдал болсон хугацааг хуучин гэрээнд хит эрт болсноор тэмдэглэсэн гэж бат итгэдэг байв. Гэвч сүүлийн хэдэн 10-нд археологийн олдвруудыг дахин үнэлж үзээд Библийн тэмдэглэл үнэн зөв гэдгийг дэмжсэн үзэл санаа илүү хүчтэй гарч ирэх болсон. Тэдний дунд үл итгэгчид ч хүртэл байгаа аж. Эдгээр болон өөр тоолж баршгүй олон жишээ бидэнд хуучин гэрээ нь шинжлэх ухааны баримт нотолгоотой нийцээгүй гэдэг нь эрдэмтэд баримт нотолгоогоо буруу үнэлж шинжилснээс болсон байх магадлалтай гэдгийг харуулж байна. Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ нь Библийн тэмдэглэлээс зөрүүтэй гэж харагдахад хүргэдэг хоёр дахь шалтгаан нь Библи тайлбарлагчид хуучин гэрээг буруу ойлгосонтой холбоотой. Энэ төрлийн зөрчилдөөний сонгодог жишээ нь 17 дугаар зууны ихэнх үед Галилео ба чуулганы эрх мэдэлтнүүдийн хооронд үүссэн маргаан юм. Галилео дэлхий нарыг тойрон иргэдэг гэж баталж байв. Харин чуулган бичвэрт үндэслэн нар дэлхийг тойрон иргэдэг гэж үзэж байсан юм. Энд зөрчил үүссэн нэг том шалтгаан нь Йошуа 10:13-тай холбоотой. Энд нар тогтож сар эс хөдлөв. Нар тэнгэрийн тэхий дунд тогтож бүтэн өдрийн турш огт хэвээсэнгүй гэсэн байдаг. Олон зууны туршид чуулган энэ ишлэлийг нар дэлхийг тойрч байгаад бодитоор түр зогссон гэж тайлбарлан нарны аймаг байгааг үгүйсгэсэн юм. Харин өнөөдөр шинжлэх ухааны судалгаа, шинжилгээгээр өдөр шөнө гэдэг нь дэлхий нарыг тойрон эргэх зураа, тэнхилгээ тойрон эргэлтсэний үр дүнд бий болдог гэдгийг хөдлөшгүйгээр нотолж тогтоосон. Үүний үр дүнд орчин үеийн ихэнх Христ итгэгчид Йошуа 10:13-ыг өөрөөр тайлбарладаг болсон. Тэр үед Йошуагийн төлөө ямар нэг байдлаар өдөр уртсаж гайхамшиг болсон гэдэгт бид итгэлтэй байж болно. Гэхдээ бид одоо энэ ишлэлийг болон бусад үүнтэй адил ишлэлийг энгийн зүйл мэт феноменологийн буюу юмс үзэгдлийг байгаагаар нь тодорхойлох хиллэг мэт зүгээр л нар мандах, нар жаргах тухай ярьж байгаа мэт л хардаг болжээ. Нарны аймгийн тогтолцоог баталсан шинжлэх ухааны хүчирхэг баримт нотолгоо нь бидний хуучин гэрээний түүхэн бодит байдлыг үгүйсгэхэд хүргэсэнгүй. Харин ч биднийг хуучин гэрээний энэхүү хэсгийн тайлбарыг зөв болгоход тусалсан юм. Шинжлэх ухааны баримт нотолгоо бичвэрээс зөрж байгаа мэт харагдахад хүргэдэг 3 дахь шалтгаан нь бид аль алийг нь буруу ойлгосонтой холбоотой байдаг. Эрдэмтэд болон Библи тайлбарлагчид нь хэн нь алдаа гаргадаг. Тиймээс бид цаашдын судалгаа шинжилгээгээр эрдэмтэд болон Библи тайлбарлагчдын аль аль нь
алдаа гаргасан байх магадлалтай гэдэгт нээлттэй байх хэрэгтэй. Хуучин гэрээн түүхэн судлал хийж судлахдаа бид хуучин гэрээ ба бодит түүх хоёрын хоорондох зарим илэрхий зөрчил хизээч шийдвэрлэгдэхгүй байх магадлалтай гэдгийг санаж байх ёстой. Судалгааны чиглэл бүр хуучин гэрээ түүхийн талаас үнэн бодит хэсгэд эргэлзэхэд хүргэх шин асуудлыг цаашид гаргаж ирсээр л байх нь ойлгомжтой. Харин бид тэр болгоныг шийдвэрлэж асуудалгүй болгоно гэж хүлээх хэрэггүй. Бид ихэнх тохиолдолд тодорхой хэмжээний шинэ ойлголттой болоо зогсохгүй. Бүр зарим нэг ухаалаг шийдлийг гаргаж ирж болох ч түүхийн холбогдлолтой бүх саад бэрхшээлийг бүрмөсөн зайлуулж чадахгүй. Шинжлэх ухааны үзэл баримтлал ба хуучин гэрээн дэх түүхийн тэмдэглэлийн хооронд ямар ч зөрчил гарсан бай. Бурхны итгэмжит хүмүүс нь Христ ба түүний анхны зууны элч, иш үзүүлэгчд бичвэрийн талаар юу гэж заасныг л баримталдаг. Хуучин гэрээн Бурхны онгодоор бичигдсэн гэдэг нь үүнийг хөдлөшгүй үнэн гэдгийг баталдаг. Тийм учраас бид хуучин гэрээг түүхийг харах цонх гэж үзэх нь зүйтэй. Бид сая бичвэрийн мөн чанар нь өөрөө түүхэн судлалыг яаж дэмжиж батгадаг талаар харлаа. Одоо харин энэ аргыг ашиглах нь зөв гэдгийг нотлох хоёр дахь үндэслэл буюу Библийн жишээнүүд рүү орцгоё. Бичвэрт хуучин гэрээн түүхийн хувьд хөдлөшгүй үнэн гэдгийг баталсан Библийн бичээчид болон нөлөө бүхий Библийн дөрүүд олон бий. Бичвэрт хуучин гэрээн түүхийн хувьд итгэл даах үйц ном мөн эсгэд эргэлзэж асуусан Библийн нэгч бичээч байдаггүй. Жишээлбэл Шестер номын бичээч. 1-р Шестер 1-1-4-д өөрийн угсаа гарлын талаар хуучин гэрээний түүхэн тэмдэглэлд түшиглэн бичсэн байдаг. Энд Адам, Сет, Енош, Кенан, Махалел, Яред, Енох, Метусела, Ламех, Ноа, Шем, Хам, Япет гэсэн байна. Өнөө үеийн Христ итгэгчдийн хувьд Шестер номын бичээч нэгэн тэмдэглүүштэй онцгой зүйлийг хийжээ. Тэр Эхлэл номын эхний бүлгүүдээс 13 хүний нэрийг иш татан дурдсанаар Эхлэл номын эхний 5 бүлэг нь түүхийн хувьд найдвартай үнэн гэж үзэж буйгаа харуулсан. Орчин цагийн хүмүүс эдгээр бүлгийг домог эсвэл зөгнөлт зохиол гэж тооцдог. Харин Шестер номыг бичигч Эхлэл номын бүр эхний бүлгүүд нь хүртэл түүхийн талаас найдвартай үнэн гэдэгт бүрэн итгэж байгаагаа харуулсан. Тэр Эхлэл номд үндэслэн хуучин гэрээний бусад номууд нь түүхийг харах найдвартай цонх мөн гэж итгэсэн юм. Үүний нэгэн адил Үлс 7 дугаар бүлэгдэх Стефаны хэлсэн үгийн талаарх Лукийн тэмдэглэлийг харъя. Стефан хуучин гэрээний янз бүрийн хэсгүүдээс иш татан Авраам, Исаак, Яаков, Йосеф, Мосе, Аарон, Йошуа, Давид, Соломон зэрэг түүхэн хүмүүсийн тухай ярьсан байдаг. Тэр тэдний талаар хуучин гэрээнд тэмдэглэсэн түүхүүд нь үнэн бодит баримт гэдгийг баталсан. Стефаны хувьд хуучин гэрээнд тэмдэглэгдсэн түүхийг үнэн гэж үзсэн. Түүгээр зогсохгүй тэр юудэчүүдийг Христэд итгэх итгэл ба гимшилд урайлан дуудах үедээ тэрхүү түүхийн тэмдэглэлийг теологийнхоо суурь болгон ашигласан байна. Библийн бичээчид Бурхны түүхэнд хийсэн ажлын талаар бүрэн итгэлтэй байжээ. Тиймээс хуучин гэрээний эхний хуудаснуудаас ахуулаад л Израилийн мөргөл хүндлэл нь Бурхны хийсэн үйлсд үндэслдэг нь харагддаг. Үүний нэг жишээ нь Дэд хууль 26 дугаар бүлэг юм. Израильчууд мөргөл өргөхдөө тахилуудаа авчираад миний өвөг эцэг тэнүүлч Арам хүн байсан гэж хэлэх ёстой тухай энд өгүүлдэг. Тэгэхээр Бурхны ард түмний мөргөл хүндлэлд Бурхан түүхэнд юу хийснийг санах зорилгоор түүхийг эргэн санан дурсах хэсэг заавал багтдаг. Бид үүнийг Паулоос бас харж болно. Тэр Писидийн Антиохын синагогт номлох үедээ Бурхан ард түмнийхээ дунд юу хийсэн талаар ярьдаг. Тэр Египтээс гарсан үеэс эхлээд шүүгчдийн үеийн тухай ярьсан. Тэрээр Бурхан удирдагчдыг босгосон гэж хэлээд Бурхан хүчрхэг мутраараа Давидын хүүг босгож түүнийг үхлээс амьдуулсан талаар өгүүлжээ. Тиймээс түүхэнд Бурханы хийсэн ажил бичвэрийг ашиглан тэдгэрийг тайлбарлана гэдэг нь мөн тэдний тэмдэглэл баримтад найдаж түшиглэн гэдэг нь Библийн бичээч хүн бүрийн хийдэг зүйл юм. Хуучин гэрээний канон бол түүхийг харах цонх гэж үзэх суурь шалтгааныг бид харлаа.
Одоо бид анхаарлаа хоёр дахь асуудал руу хандуулах хэрэгтэй. Библийг тайлбарлах стратегийн төвлөрөл нь юу вэ? Хуучин гэрээний номуудад түүхэн судлал хийх зорилго нь юу вэ? Ерөнхийдөө хуучин гэрээг түүхийг харах цонх гэж үзэх нь бичвэрийг судалдаг бусад аргуудтай нэг л зорилготой байдаг. Итгэмжит хүмүүс Тэнгэрлэг хааныхаа юу хүсдгийг мэдхээр эрэлхийлдэг. Түүхэн судлал нь өөрийн гэсэн онцлог арга замаар Бурхны ард түмэндээ дамжуулсан зүйлсийг олж мэдхийг зорьдог. Хуучин гэрээний түүхэн судлалын хамгийн энгийн үндсэн хэлбэр нь түүхийг дахин сэргээх буюу хуучин гэрээг бусад баримт нотолгоонуудтай хамт ашигласнаар өнгөрсөн чухам юу болсныг тогтоох явдал юм. Гэхдээ энэхүү түүхэн судлал нь мөн теологийн өвөрмөц хэв шинжийг агуулж байдаг. Хуучин гэрээг түүхийг харах цонх болгон ашигласнаар Бурхны урд хэлсэн үг, хийсэн үйлсийг таньж мэдэн тэндээс ойлгосон теологийн чухал үннээ Бурхны ард түмний амьдралд хэрэгжүүлсээр ирсэн билээ. Өнгөрсөн 100 түүхэн судлалын хувьд түгээмэл хэрэглэгддэг теологийн нэгэн хэлбэр гарч ирсэн бөгөөд үүнийг Библийн теологи гэж нэрлэх болсон. Библийн теологи гэдэг нэр томьёонд бичвэрийг судалдаг хэд хэдэн өөр арга багтдаг. Гэвч бид энэ Евангелийн Христ итгэгчдийн дунд өргөн тархсан нэг хэлбэрийг онцлон авч үзэх юм. Библийн теологийн энэ хэлбэр нь хоёр гол алхмыг чухалчилдаг. Нэгдүгээр, Библийн теологчид түүхэн цаг үеийн талаар өнөө үед синхрон зураглал гэж нэрлэж болох зүйлийг бий болгодог. Хоёрдугаарт, тэд хуучин гэрээний түүхийг ашиглан диакрон шинжилгээ гэж нэрлэж болох зүйлийг хийдэг. Энэ хоёр алхам нь олон замаар өөр хоорондоо огтлолцож байдаг. Гэхдээ бидний зорилго нь тэднийг тус бүрд нь авч үзэх бөгөөд одоо синхрон зураглалаас эхэлцгээе. Синхрон гэдэг үг нь үйл явдал тодорхой хүрээний хугацаанд давхцан тохиолдохыг хэлдэг. Библийн теологчид Библийн түүхийн аль нэг цаг үеийг онцлон анхаарч улмаар тухайн цаг үед Бурхны хийсэн ажил, хэлсэн үгийн холбоо хамаарлыг цогцоор нь дүгнэх замаар синхрон зураглалыг гаргаж ирдэг. Эдгээр дүгнэлт нь Библийн түүхэн дэх цаг хугацааны тодорхой үеүүдийг цаг хугацааны зэрэгцсэн хэсэг буюу нэг мөчлөг гэж үздэг. Хуучин гэрээний түүхэн гол мэт урсдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Тэдгээр дэх түүхэн ямар нэг салангат хэсгүүдэд хуваагддаггүй. Тиймээс хуучин гэрээний түүхийн синхрон зураглал бий болгоно гэдэг нь яг л урсаж байгаа голын усыг тусгаарлаж хуваахтай адил хийсвэр үйлдэл аж. Гэхдээ л голын өөр хэсгүүдийг тус тусад нь онцолж авч ярих нь ашигтай байж болдог. Мөн үүний нэгэн адил хуучин гэрээний түүхийг цаг хугацааны үеүүдэд хувааж тухайн цаг үе бүрд Бурхан юу хийсэн, юу хэлснийг дүгнэж хураангуулах нь ч бас үр ашигтай байж болох юм. Үүнийг хийх маш олон янзын арга бий. Бурхны хаанчлалын талаарх өмнөх хичээлдэр өн эртний түүх буюу Израиль үндэстний түүх ба ирээдүйн шинэ гэрээний түүхийн талаар бид ярилцсаныг та санаж байгаа бох. Тэр түүхэн цаг үе бүрийн туршид Бурхан юу хийж, юу хэлснийг мэддэг байх нь бидэнд Бурхны хаанчлалын талаар хэд хэдэн зүйлийг ойлгоход тусалсан билээ. Гэхдээ бидний үзсэн Тэнгэрлэг гэрээнүүдийн талаарх хичээлдэр Библийн түүхийг гэрээний үеүүдэд хувааж авч үзснийг ч бас та санаж байгаа бох. Бид Бурхны ертөнц дахинтай байгуулсан гэрээ, Израиль үндэстэнтэй байгуулсан гэрээ, ирээдүйд байгуулах шинэ гэрээний талаар тус тус ярьсан. Цаашлаад бид энэ гурван том эрен үеийг арай богино үеүүдэд хувааж авч үзсэн. ертөнц дахны гэрээнүүдэд Бурхны Адамтай байгуулсан гэрээ буюу суур гэрээний цаг үе, Бурхны Ноатай байгуулсан гэрээ буюу доктортой байдлын гэрээний цаг үе ордог. Дараа нь бид үндэсний гэрээг Авраамийн үеийн гэрээ болох Израилийн сонголтын буюу амлалтын гэрээний үе, Мөсетэй байгуулсан гэрээ болох хуулийн гэрээ, мөн Давидын гэрээ буюу хаан суудлын гэрээ гэж хуваасан. Түүнчлэн шинэ гэрээний үе буюу биелэлтийн гэрээг эхлүүд үе, үргэлжлэх үе ба бүрэн төгс болох үе гэж хувааж авч үзсэн. Ийхүү ангилж ялгах нь Бурхны янз бүрийн гэрээнүүдээр дамжуулан тогтоосон хаанчлалын суурь болгуудыг хооронд нь ялгаж салгахад маань тусалдаг. Гэвч ийхүү түүхэн цаг үеэр хуваасан нь хуучин гэрээний түүхийн синхрон зураглалыг гаргах олон арга замуудын зөвхөн хоёр нь юм. Жишээлбэл
Вестминстрийн итгэлийн тунхагийн 7 дугаар бүлэгт бүтээлийн гэрээний үе буюу Адам гим хийхээс өмнөх цаг үе, мөн үүнээс хойших буюу шинэ гэрээг оролцуулаад Библийн бусад бүх түүхийг багтаасан нэгүслийн гэрээний талаар дурддаг. Энд мөн нэгүслийн гэрээний үеийг хуулийн дор байсан үе буюу хуучин гэрээний цаг үе, мөн сайн мэдээний дор байсан үе буюу шинэ гэрээний цаг үе гэж хуваасан нь ихээхэн чухал ач холбогдолтой байдаг. Сүүлийн зуунд олноо хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнтэй теологч Принстон теологийн семинарын Библи судлаач Герхардус Восс арай өөр шалгуурын дагуу хуучин гэрээг ангилсан байна. Тэр гэрээнүүдэд төвлөрөлгүйгээр Бурханаас ирсэн илчиллүүдийн агуулга ба хэлбэрт гарч буй томоохон өөрчлөлт шилжилттэй уялдуулан үеүүдийг тогтоожээ. Тэр үүнийг уналтаас өмнөх буюу аврал золилтын урд үе, уналтын дараах буюу Адам Ева хоёрыг цэцэрлэгээс хөөхийн өмнөх анхны аврал золилтын үе, мөн хөөгдснөөс хойш Ноагийн үеэр хүртэлх үе, үерээс хойших эцгүүд хүртэлх үе болон эцгүүдийн үе. Цаашлан Мөсегийн үе ба Мөсегөөс хойших иш үзүүлэгчдийн үе гэж тус хуваажээ. Тэгээд мэдээж тэр Христ итгэлт хүн учраас шинэ гэрээний үеийг нэмсэн. Тэгэхээр цаг хугацааг үйлчлэн хуваасны дараа Библийн теологч хүний хийх ёстой ажил бол тухайн үе тус бүрийн туршид Бурхныг болон түүний хүслийг илчилсэн түүхэн үйл явдлуудын хэлхэнд анхаарал хандуулах явдал юм. Мэдээж түүхийн аль ч үед болсон үйл явдлууд нь хоорондоо харилцан холбоо хамааралтай байдаг. Харин бичвэрт зарим үйл явдлыг бусдаас нь илүү онцлон тодтогдог. Тиймээс Библийн теологчид голдуу эдгээр Библийн түүхэн дэх илүү нөлөөтэй буюу гол үйл явдлуудад анхаарал хандуулдаг. Жишээлбэл Библийн теологчид хуучин гэрээний түүхээс амлалтын үе гэж нэрлэгддэг Авраам, Исаак, Яаков зэрэг Израилийн эцгүүдийн цаг үед анхаарал хандуулбал тэр үед Бурхан ихэвчлэн шууд яриа, зүүд, үзэгдэл зэргээр дамжуулан өөрийгөө илчилдэг байсныг анзаарах болно. Мөн түүх Авраам, Исаак, Яаковын үр удамд нарийсан төвлөрч байгааг тэд олж хардаг. Тэд эцгүүд энд тэнд олон дахлын ширээн дээр тахил өргөж мөрөгдөг байсныг харна. Эцгүүдэд тоож баршгүй олон үр удмыг амласан гэдгийг ч хэлж чадна. Түүнчлэн тэд эцгүүдэд газар нутаг өгнө гэж амласан нь тэдний хувьд ямар чухал явдал болохыг анзаарах болно. Эцгүүдийн 90 үеийн туршид болсон энэ үеийг бүрдүүлэгч гол үйл явдлуудыг олж тогтоох иймэрхүү ажиглалтууд нь тухайн цаг үеийн шин чанарыг ерөнхийд нь тогтоохын тулд хийж буй алхмууд юм. Эсвэл Библийн теологчид Израилийг Египтээс гарах үеэс эхлээд амлагдсан газрыг эзлэн авах хүртэл удирдсан Мөсегийн амьдарч байсан үе буюу хуулийн 90 үед анхаарал хандуулахаар шийдсэн гэж үзье. Тэгвэл тэд Бурхан Мөсегийн хуулиар дамжуулан өөрийгөө хэрхэн илчилсэнд голчлон анхаарах болно. Тэд мөн Израиль гэсэн нэг овог чиглэсэн анхаарал бүхэл бүтэн үндэстэн рүү чиглэн тиж байгааг анзаарна. Тэд майхан сүмийг хэрхэн босгож, тэнд хүндлэл мөрөглийг төвөө болгож буйг дүрслэнэ. Израилийн хүн ам маш олон болсныг олж харна. Мөн тэд Бурхан амлагдсан газрыг эзлэхэд нь Израилийг хэрхэн удирдах чиглүүлсэнийг мэднэ. Иймэрхүү үйл явдлууд нь Мөсегийн үе бүхэлдээ ямар байсныг тодорхойлох бөгөөд Библийн түүхэнд тухайн цаг үеийн зураглалыг харуулдаг. Теологчид Бурхны төлөвлөгөөг янз бүрийн 90 цаг үед хуваах талаар олонтой ярьдаг. Шинэ гэрээ нь хуучин гэрээг хэрхэн хуваадгийг харуулсан хэд хэдэн жишээ шинэ гэрээнд л гардаг. Матай номд бичсэн ургийн бичгийг бодоод үзье л дээ. Энэ нь Авраамаар эхлээд Давид хүртэл үргэлжилдэг. Энэ нь хуучин гэрээний түүхийг Авраамаас Давид хүртэл, Давидаас цөллөг хүртэл, цөллөгөөс Христ хүртэлх үе гэж харсан гэсэн үг. Энэ нь Библиэд хуучин гэрээний түүхийг үеүүдэд хуваасан хэрэг юм. Шинэ гэрээнд үүнийг бас өөрөөр ч хуваадаг. Та Ром 5 болон 1-р Коринт 15 дугаар бүлэг дэх Паулийн үгийг санаж байгаа бох. Та эндээс Библийг Адам ба Христ, хуулиас өмнөх ба хуулийн дараах үе гэж хувааж болох юм. Тэмч шинэ гэрээнд ийхүү ангилан хувааж буй хэд хэдэн аргыг харуулсан байдаг. Библийн теологчид гаргасан синхрон зураглалын үр дүнгээ ашиглан ихэвчлэн 2 дахь алхам руу шилждэг бөгөөд бид үүнийг диакрон шинжилгээ гэж нэрлэж болох юм.
Диакрон гэдэг нэр томьёо нь энгийнээр цаг хугацааг дамжин гэсэн утгатай. Үүнийг ямар нэг зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж, хөгжиж дэвшсэн талаар ярих үед ашигладаг. Тиймээс диакрон шинжилгээ нь Бурхны үс ба үг цаг хугацааг дамжин нэг үеэс нөгөө үе рүү шилжихэд өөр хоорондоо хэрхэн холбогдож байгаад анхаарал хандуулдаг. Бид диакрон шинжилгээ хийх үйл явцыг дараах байдлаар хураангуйлан томьёолж болох юм. Библийн түүхийн янз бүрийн 90 үеийн төлөөлөл болох үс гол үйл явдлуудыг хооронд нь харьцуулж үзвэл бид нэг үед болсон үйл явдлууд нөгөө үед болсон үйл явдлуудтай ямар нэг уялдаа холбоо, харилцан хамааралтай байгааг олж хардаг. Библийн теологчид эдгээр уялдаа холбоог олж хараад тэдгээр нь хуучин гэрээний итгэл бишрэлийн хөгжлийг хэрхэн тусгаж байгааг тайлбарладаг. Хуучин гэрээг тайлбарлахад тулгардаг хамгийн хэцүү боловч хамгийн баялаг үнний нэг нь хуучин гэрээ нь зөвхөн түүхийн нэг үед хамаарах зүйлийг дөрсөлдгүйд оршдог. Энэ нь 1000 гаруй жилийн үйл явдлуудыг багтаасан. Түүхийн энэ урт хугацааны туршид Бурхан юу хийж байсныг суралцах явцад энгийнийг уншигчид хүртэл ойлгомжтой харагдаг зүйл бол Бурханы илчиллүүд нь теологийн янз бүрийн хөгжлийн үе шатыг харуулдаг явдал юм. Адамын гэрээний үед Бурханы илчилсэн зүйл Ноагийн гэрээний үед яг тэр хിവэрэ давтагдаагүй. Авраамийн гэрээний үед өгсөн Бурханы илчил нь зүгээр л өмнөх гэрээнүүдийн үед илчлэгдсэнийг давтчихаагүй байдаг. Мөсегийн гэрээ болон Давидын гэрээний үед ч мөн адил өмнөх илчиллүүд давтагдаагүй. Мөн шинэ гэрээний үед өгөгдсөн Тэнгэрлэг илчлэлч бас Давидын гэрээний үеийн илчлэлээс хавьгүй илүү байсан билээ. Гэхдээ эдгээр үеүүдэд өгөгдсөн Тэнгэрлэг илчлэлүүд нь өөр хоорондоо зөрчилддөггүй. Дараагийн үеүүдэд өгөгдсөн илчлэлүүд өмнөх үеүүдэд өгөгдсөн илчлэлүүдтэй дотроо агуулж тэдэн дээр суурилсан байдаг. Цаг хугацааны өөр үеүүдийн хоорондын ялгаа нь тэнд бүрэн гүйцэд болох буюу органик өсөлт явагдсныг илэрхийлдэг. Хуучин гэрээний итгэл нь үрээс наханаас зулцган модноос бүрэн гүйц дургасан мод болон ургахтай адил алхамаар өсчээ. Хуучин гэрээний түүхэн дэх энэ өсөлтийг тайлбарлах үйл явцыг бид диакрон шинжилгээ гэж нэрлэдэг байгаа юм. Бид жохом юуны тухай яриад байгаагаа илүү тодорхой болгох үүднээс Бурхны Авраамтай байгуулсан гэрээний гол санаануудаас зөвхөн нэг талыг нь авч үзье. Бурхан Авраамд Канаан нутгийг өгнө гэж амласан талаар бүгдээрээ харах гэж байна. Эхлэл 15:18-аас бид дараах үгсийг уншдаг. Үүнд тэр өдөр эзэн Авраамтай гэрээ байгуулж Египт мөрнөөс их мөрөн Ефрат хүртэлх энэ газрыг би үр удамд чинь өгсөн билээ гэжээ. Энэ ишлэлд хэлсэнчлэн Бурхан Авраамийн үр удамд Канаан нутгийг өвлүүлж өгнө гэж амлажээ. Энэ үйл явдал нь эцгүүдийн цаг үеийн тогтсон синхрон зураглал бүрийн хувьд гол төв нь болдог. Гэхдээ хуучин гэрээний түүхийн хувьд Бурхны Авраамд өгсөн энэ амлалт ямар ач холбогдолтойг ойлгохын тулд бид бусад үеүүдийг ч бас судалж мэдэх хэрэгтэй. Бид Канаан нутгийг амлах суур нөхцөлийг бүрдүүлсэн ямар үйл явдлууд өмнө нь болсон бэ? Үүнээс хойш болсон үйл явдлууд нь энэ амлалтын ач холбогдлыг хэрхэн тайлж байна вэ гэсэн асуултуудыг тавих хэрэгтэй. Эхлээд Библийн түүхийн хамгийн эртний цаг үеийг буюу Бурхны Адам болон Ноатай гэрээ байгуулсан үеийг багтаадаг өнө эртний түүхийг авч үзье. Өмнөх хичээлүүдээр үзсэнчлэн Адамын үед Бурхан хүн төрлөختнийг өөрийн хаант дахилж болгон томилж тэдэнд бүх дэлхийг захирахыг тушаасан. Үүнийг бид Эхлэл 1:28-аас уншиж болно. Энд Бурхан тэднийг өрөөж, үржиж олширцоог, газар дэлхийг дүүргэж түүнийг эзэмшицгээг, далайн загас, окторгуун шууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг гэсэн байдаг. Тэр үед хүн төрлөختөн хараахан гэмт унаагүй байсан бөгөөд газар дэлхийг захирах ажил нь харьцангуй амархан байсан. Гэвч гим нүгэл хүмүүний хичээл зүтгэлийг хүнд хүчээр зовлонтой болгосноор газар дэлхийг захирах үйл явц төвөгтэй болсон билээ. Эхлэл 3:17-оос 19-д Бурхан өөрөө Адам ийхүү хэлсэн. Энд тэрээр чи эхнэрийнхээ үгийг сонсож бүү ид гэж миний чамд тушаасан модноос идсэн учраас чамаас болж газар хараагдлаа. Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдгүүр дунд түүнээс хооллох болно. Чамд тэрээр өргөс зангуугч ургууд нь чи хээрийн өвс ногоогч идэх болно. Чи газар шороондоо буцтлаа тухныхаа хөлсийг туслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг хөрс шорооноос авсан чи хөрс шороо тул хөрс шороондоо буцна гэжээ. Бурхан хүн төрлөختний гэмт унсны дараа ч гэсэн тэднээс газар дэлхийг захирах үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ гэж хүлээж байв.
Хүн төрлөختний бузар муу хэмжээшгүй их болж өссөн Ноагийн өдрүүдэд дэлхийг сүрүүлснийхээ дараач хүртэл Бурхан газар дэлхийн хязгаар хүртэл явж хаанчлалыг нь түгээх тушаалаа хүчинтэй хിവэр үлдээсэн. Эхлэл 9:1-д Бурхан үер өнгөрмөгц Ноад ийхүү тушаасан. Тэрээр энд үрж түгэ олширтугай газар дэлхийг дүүргдгвэ гэжээ. Энэ түүхэн нөхцөлийг мэдснээр бид Бурханы Авраамд газар нутаг өгнө хэмээн амласан нь хүн төрлөختний газар дэлхийг захирах дуудлага биелүүлэх алхмыг нэг нэгээр урагшлуулсан үйлдэл байсныг ойлгож авдаг. Үн эртний үед Бурхан өөрийн дүр төрхөөр бүтээсэн хүнээ дуудаж гин ба хоосорлоор дүүрсэн энэ дэлхийг захирч хаанчлалыг нь байгуулгаж тушаасан. Бурхан Авраамыг болон түүний үр удмыг Канаан нутгийг эзэмш хэмээн дуудах үед дэлхийг захирах энэ дуудлага илүү боловсронгуй болж ирсэн. Эцгүүдийн үеийн энэ алхам нь дуудлагаа биелүүлэх төгсгөлийн алхам биш байсан. Эцгүүдэд газар нутаг амласан нь ирээдүйд болох илүү агуу биелэл рүү ойрцсон алхам болсон юм. Бурхан Эхлэл 22:18-д Авраамд ийхүү амласан. Энд үр удмаарчин газар дэлхийн бүх үндэстэн өрөөгдөх болно гэв. Энэ ишлэл нь Бурхан Авраам ба түүний үр удам тулж гიშгэх суур болгон амлагдсан газрыг өгсөн гэдгийг сануулдаг. Энэ нь тэдэнд дэлхийн бүх овог аймгийг ёроол ба золилт руу дагуулж Бурхан анх хүн төрлөختөнд тушаасны дагуу Бурханыг хүндлэх арга замаар газар дэлхийг захирах үлгэр дуурайл болох эхлэлийн цэг нь болж өгөгдсөн юм. Ингээд хүн төрлөختний газар дэлхийг захирах явцын диакрон шинжилгээ нь цаашлан Бурханы Мөсөтэй гэрээ байгуулсан үе рүү шилжих хэрэгтэй болдог. Энэ үед Бурхан Израилийг амлагдсан газарт суурьшуулж тэднийг их оронтой болгосон. Тэрээр Йошуагийн байлдан дагуулаар дамжуулан Израильд газар нутгийг өгсөн. Энэ нь тэр эцгүүдэд өгсөн амлалтаа нэг алхам урагшлуулсан хэрэг байв. Бурхан Йошуа 1:6-д Йошуад хандан хэлэхдээ тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр миний амдгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ гэжээ. Израиль амлагдсан газарт орж эзэлснээр хүн төрлөختөнд анх өгөгдсөн энэ дэлхийг захирах дуудлага болон Бурханы Авраамд газар нутгийг өгнө гэсэн амлалт нь биелэлт рүүгээ урагшилсан юм. Израилийн гитлэл ба байлдан дагууллын үед анх газар нутгийг эзэмшсэн үйл явц хожим Давидын үед дараагийн үе шатанд шилжин агчээ. Энэ үед Израиль газар нутгаа дайснуудаас хамгаалan агуу эзэнт гүрэн болон хөгжсөн юм. Давидын гэрээр өдөрдүүлэн газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангасан нь анх байлдан эзэлж авсан газар нутгаа тэлэх хүчрхэгжүүлэхэд чиглэсэн дараагийн алхам байв. Гэхдээ энэ үеийн эхэнд байсан хаант засгийн бодит дүр төрх нь ирээдүйд нэгэн өдөр Давидын гэрийн зөвхт хаанчлал бүх дэлхий даяар тогтох болно гэдгийг зөвнөж байсан юм. Давидын гэрийн талаарх энэхүү найдварын тухай Дуулал 72:8-17-д өгүүлдэг. Энд тэрээр тэнгисээс тэнгис хүртэл тэрхүү газрын хязгаар хүртэл захирах болтугай. Бүх үндэстэн түүнд зарагдах болтугай. Хүмүүс түүгээр өрөөгдөн бүх үндэстэн түүнийг магтана гэжээ. Давидын гэрээний эрен үед хүмүүс Давидын гэр эзэнд итгэмжит байж хаанчлал тэлж хүмүүс чөлөөлөгдөж зөвхт итгэмжит хүмүүс бүх дэлхийг захирна гэж найдаж байлаа. Харамсалтай нь Давидын гэрээс хүлээж байсан энэ агуу найдвар цөллөгийн үед сарнин алга болсон бөгөөд дахин сэргэхээсээ өнгөрсөн байв. Энэ үеийн амлалт ба дуудлагыг урагш ахиулсан гэхээс илүү бүтэлгүйтэж унсан үе байлаа. Энэ цаг үе нь Бурханы ард түмний дэлхийг захирах дуудлагад аимшигтай том ухралт болсон юм. Бурхан ард түмнээ шүүж шийтгсэн бөгөөд хойд болон өмнөд хаант улсыг аль алийг нь газар нутгаас нь гаргаж цөллөгт явуулсан. Гэсэн ч Бурхан агуу нэгүслээрээ цөөнгүй олон израильчуудыг их нутагт нь буцаан авчирсан билээ. Тэр ард түмнийхээ захирагчаар Давидын удмын зэрэг Бабелийг босгож дэлхийн үндэстнүүдийг ялах агуу ялалтыг өгөхөө түүнд амласан. Энэ талаар Хагай 2:7-9 өгүүлсэн байдаг. Энд би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно. Энэ өргөөний хожимын сүр жавхлан урдынхаасаа илүү агуу байх болно. Энэ газарт би амар тайвныг өгнө. Израиль итгэмжтэй байсан бол Давидын гэрийн хаанчлалаар дамжуулан аврал золилтын ерөөл бүх дэлхий даяар тархаад эхэлчихсэн байх байлаа. Гэвч энэ удаад их нутагтаа иргэн ирсэн израильчууд дахин Бурханы эсрэг тэрсэлсэн юм.
Үүнээс болоод дэлхийг дүүргэж ерөөлийн суваг болох амлалт огтхонч бодит биелэлээ олсонгүй. Ийхүү сэргээн босгох ажил үнэндээ бүтлгүүцсэн юм. Христ итгэлт Библийн теологчид энэ цаг үеэс Библийн түүхийн төгсгөлийн үе шатыг буюу Шинэ гэрээн дэх түүхийн оргил үеийг эхлүүлдэг. Шинэ гэрээнд Бурхан Христээр дамжуулан цөллөгийн үеийн уналт ба сэргээн босголтын бүтлгүүтлийг буцаан эргүүлнэ гэдгийг баталдаг. Түүгээрч зогсохгүй газар дэлхийг аврагдсан хүн төрлөختнөөр дүүргэх ажлаа бүрэн гүйцэлдүүлнэ гэдгийг ч итгэгчдэд амласан байдаг. Есүс цөллөгийн харааллыг буцааж гимээс чөлөөлж, эрх чөлөөг өгөхийн тулд ирсэн бөгөөд түүнийг дагдаг хүмүүс түүнтэй хамт дэлхийг захирах болно. Есүс өөрөө энэ талаар Илчлэл 2:26-д хэлсэн нь бий. Энд тэрээр ялагч ба үүсийг минь эцэс хүртэл хамгаалагчдад би үндэстнүүдийн дээгүрх эрх мэдэл өгнө гэжээ. Бид чуулганы болон дэлхийн түүхэнд Бурхан яаж ажилласнаар ирснийг эргэн харж ойлгох хэрэгтэй. Бүр манай эртний өмнөх 2000 онд Авраамыг сонгохдоо Бурхан дэлхийг ерөөхөөр аль хэдийн шийдсэн байсан. Бурхан бүх дэлхийг ерөөхийн тулд нэг эрийг сонгосон. Тэгээ тэр Авраамтай хамт ажилласнаар Авраамтай харилцаа бий болгосноор түүнийг барьж байгуулснараа энэхүү ажлаа гүйцэлдүүлсэн. Тэрээр түүнд хүртэх зохисгүй нэгүслийг үзүүлж дараа нь гэрээний харилцаанд түүгээр болон түүний гэр бүлээр дамжуулан ажиллах зорилготой байв. Ингэснээр Христийг ирэх үед энэ нь зөвхөн евдээчүүдийн төлөө биш, зөвхөн Авраам ба түүний үр удмын төлөөч биш, харин бүх дэлхий үүнийг ойлгохын тулд байх болно. Тэр бол бүх дэлхийн Бурхан тэр хүмүүстэй ингэж л харилцаа тогтоодог. Есүс ирэхдээ энэ бүх найдвар амлалтуудыг биелүүлсэн. Тиймээс Авраам хүртэл энэхүү биелэлтийн өдрийг хүлээж байсан талаар шинэ гэрээ бидэнд өгүүлдэг. Түүгээр зогсохгүй энд Авраам одоо ч үүний төгс биелэлтийг буюу тэрээр бүх итгэгчдийн хамт үхлээс амиж дэлхийг дүүргэх тэрхүү өдрөө хүлээж байгаа талаар өгүүлдэг. Дээрх тов жишээ нь хуучин гэрээний талаарх ойлголтуудыг бидэнд өгдөг. Библийн түүхэн тэмдэглэлүүдэд диакрон шинжилгээ хийх олон арга замуудаас зөвхөн нэгийг нь л харуулж байна. Хуучин гэрээгээр дамжуулан үүн тэмдэглэгдсэний дагуу түүхийг харах арга нь хуучин гэрээний каноны ач холбогдлыг таньж мэдхэд ихээхэн чухал юм. Бид сая хааныхаа үгийг хүлээж авахдаа хуучин гэрээний каноныг тойл ба цонхтой адилхан харах талаар товчхон зураглал хийлээ. Одоо бүгдээрээ хуучин гэрээний каноныг зураг буюу утга зохиолын хөргийн цуглуулга гэж харахад анхаарал хандуулцгаая. Хуучин гэрээг уншиж үзсэн хүн бүр энэ нь тодорхой гарчиг эсвэл сэдвүүдийн жагсаалт хэлбэрээр бидэнд ирээгүй гэдгийг сайн мэднэ. Мөн энэ нь он дарааллаар нь бичсэн түүхэн үйл явдлуудын тэмдэглэлч биш. Бид аль хэдийн энэ хичээлээрээ хуучин гэрээ бидэнд бүхий л сэдвтэй холбоотой найдвартай бүрэн эрхт ойлголтууд болон түүхийн үнэн бодит тэмдэглэлийг үлдээсэн байдаг талаар ярьсан. Гэхдээ юунаас илүүтэйгээр хуучин гэрээний канон нь их бичвэрийн хувьд уран зохиолын цуглуулга буюу олон ном бүхий номын сантай адил юм. Библийн бичээчид эртний Израильчууд Бурхны гэрээнүүдийн нөхцлүүдэд тодорхой арга замаар захирагдсанаар түүний хаанчлалыг тэлэх ёстой гэдгийг тэдэнд заах зорилгоор Библийн ном тус бүрийн агуулга бүтцийг нь гаргажээ. Тийм учраас Бурхны итгэмжит ард түмэн үеэс үед хуучин гэрээний номуудын ач холбогдлын талаар олон ухаарал ойлголтыг авсаар ирсэн байдаг. Ингэхдээ эдгээр номуудыг зураг эсвэл уран зохиолын хөрөг байдлаар авч үздэг байжээ. Хуучин гэрээний каноныг ингэж үзэх нь олон талаараа урлагийн музей үзэхтэй адил юм. Хэрэв та урлагийн музей юм уу үзэсгэлэн үзэж байсан бол тухайн зураачийн ашигласан гэрэл, өнгө, зураас хэлбэр хээг онцолсон мэргэжлийн хүний эсвэл зүгээр л тантай хамт үзэж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг сонсох нь түгээмэл үзэгдэл гэдгийг мэдэж байгаах. Тэд мөн тэдгээр урлагийн элемент тус бүр нь зураачийн чухам юу хэлэх гэснийг хэрхэн илэрхийлж байгаа талаар ярьцгаадаг. Зураач шашны зорилго агуулж байсан уу? Улс төрийн зорилготой байсан уу? Зураач зарим нэг хийсвэр зүйлсийг тодотхон харуулсан байсан уу? Ямар нэг хорон муу юм уу? Шударга бусыг илчилсэн үү гэх зэргээр үргэлжилсээр л байдаг. Иймэрхүү асуултуудад хариулахын тулд урлаг шүүмжлэгчид цаасан дээр харагдаж байгаа зургаас илүү гүн далд агуулгыг тооцож үздэг. Тэд зураач нь хэн бэ? Зураачийн амьдралын туршлага энэ зурагт яаж нөлөөлсөн бэ? Хэнд зориулж зурсан бэ? Зураач бүтээлээ бусдын итгэл үнэмшил, үйлдэл, сэтгэл хөдлөлд ямар нөлөө үзүүлэхийн тулд зурсан бэ зэргээр асуудаг. Үүнтэй яг адил
бид ч бас хуучин гэрээний номуудыг зураг гэж үзэн иймэрхүү асуултууд тавьж болох юм. Бид зөвхөн хуучин гэрээний номуудын хуудсанд харагдаж буй зүйлс төдийгүй цаашлаад хуучин гэрээний бичээчдийн амьдрал, тэдний анхны уншигчдын хэрэгцээ зэрэгт анхаарал хандуулна гэсэн үг. Энэ стратегийг бид утга зохиолын шинжилгээ гэж нэрлэдэг. Яагаад гэвэл энэ нь анх хандан бичсэн Бурхны ард түмний итгэл үнэмшил, үйлдэл, сэтгэл хөдлөлд нөлөөлөхийн тулд Библийн бичээчид номын агуулга бүтцийг хэрхэн зохиосонд анхаарал хандуулдаг аж. Утга зохиолын шинжилгээ хийхдээ хуучин гэрээний номуудыг хэрхэн зурагтай адилхан харж болохыг судлахын тулд бид мөн л өмнөхтэй ижил арга барилыг ашиглана. Нэгдүгээрт бид хуучин гэрээг зурагтай адилтхан үзэхийг зөвтгөх шалтгаан буюу суурь шалтгаан, үндэслэлийг авч үзнэ. Хоёрдугаарт бид энэ стратегийн гол төвлөрдөг зүйлсийг үзнэ. Ингээд утга зохиолын шинжилгээний аргын суурь шалтгаанаас эхэлцгээе. Утга зохиолын шинжилгээний аргын суурь шалтгааныг харах олон арга зам байдаг ч бид зорилгынхоо хүрээнд мөн л хоёр хүчин зүйлийг л авч үзнэ. Эхнийх нь бичвэрийн өөрийнх нь мөн чанар. Удаах нь Библийн бичээчид ба нөлөө бүхий дөрүүдийн жишээ. Эхнийх нь буюу хуучин гэрээний мөн чанар нь хуучин гэрээг утга зохиолын хөрөг зурагтай адилтхан үзэхийн үн цэнийг хэрхэн илэрхийлж буйг авч үзье. Утга зохиолын шинжилгээ нь хуучин гэрээний каноны дор хаяж 3 тодорхой шин чанарт үндэслэдэг. Нэгдүгээрт канон бидний гар дээр уран зохиолын нэг хэсэг болж ном хэлбэрээр ирсэн. Хуучин гэрээ нь 1000 гаруй жилийн хугацаанд эртний Израиль тулгарч байсан янз бүрийн асуудлуудад хандан бичигдсэн. Харьцангуй бие даасан хуйлмал бичээс буюу номуудын цуглуулга юм. Өнөөгийн Библийн гарчгийг өнгөц харах юм бол энэ нь 39 номоос бүрддэг нь харагдана. Библи судалдаг ихэнх оюутан хуучин гэрээний номын энэ уламжлалт жагсаалт ямар дараалалтайг мэддэг. Гэхдээ бид эдгээр утга зохиолын хэсгүүдийн хэд хэдэн онцлог шинжийг дурдах нь зүйтэй. Юуны өмнө хуучин гэрээний номуудын нэр нь анхнаасаа одоогийнх шиг байгаагүй тул бид тэдэнд хэд их ач холбогдол өгөх хэрэггүй юм. Өнөөдөр бидний хэрэглэдэг Библийн номуудын нэрсийн зарим нь Юудын уламжлалаас гаралтай бол зарим нь хуучин гэрээний эртний грек орчуулга болох Септуагинтаас, өөр зарим нь бүр хожим үеийн Христ итгэлд уламжлалаас үүдэлтэй байдаг. Мөн 1-2 дугаар Самуэль, 1-2 дугаар Хаад болон 1-2 дугаар Шастер ном нь анх ердөө Самуэль, Хаад, Шастер гэсэн 3 ном л байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Үүнтэй адил Изра, Нехемая 2 анх нэг ном байсан гэж үздэг. Библийн тайлбарлагчид олон бий. Бид хуучин гэрээг утга зохиолын шинжилгээний үүднээс уншихдаа каноны хэсгүүдийг нь анх бичигдсэнийхэн дагуу авч үзэхийг илүүд үзэх болно. Мөн бид хуучин гэрээний каноны талаар авч үзэх үедээ номуудынх нь дараалал буюу зохион байгуулалтад хит түшгэлэхгүй байх нь чухал. Хуучин гэрээний номуудын дараалал түүхийн явцад янз бүрээр өөрчлөгдсөөр ирсэн. Бүр 1-р зууны түүхч Йосифусын үеийг хүртэл юудэчүүд хуучин гэрээг 3 үндсэн хэсэгт хуваадаг байжээ. Үүнд хууль буюу еврей хэлээр Тора, иш үзүүлэгчд буюу еврей хэлээр Набим, бичвэрүүд буюу еврей хэлээр Кетувим зэрэг нь ордог. Тийм ч учраас юудэчүүд хэдэн зууны туршид еврей Библийг Танака гэж нэрлэдэг байв. Өөрөөр хэлбэл тийм Мосегийн хуулиуд буюу Пентатухыг, Н нь иш үзүүлэгчдийг, Кен бичвэрүүдийг төлөөдөг байжээ. Шинэ гэрээ нь энэ уламжлалтыг өөрийн гэсэн арга замаар тусган харуулдаг. Мөн заримдаа хуучин гэрээг бүхэлд нь хууль ба иш үзүүлэгчд эсвэл бичвэрүүдийн эхний номыг нэмж оруулаад хууль иш үзүүлэгчд ба дуулал гэж нэрлэдэг. Гэхдээ Христ итгэл чуулганы ихэнх нь хуучин гэрээний каноны номуудыг грек хэл дээрх хуучин гэрээ болох Септуагинтийн дарааллаар дугаарладаг болсон. Бид ихэнхдээ Танакагийн дарааллыг баримтлалгүйгээр хуулийн номууд буюу Пентатух, түүхийн номууд буюу Йошуагаас Естер, яруу найргийн номууд буюу Йовоос Соломоны дун, иш үзүүлэлгийн номууд буюу Исаягаас Малахи гэсэн дарааллаар дугаарладаг. Хуучин гэрээний каноны номуудын дараалалтай холбоотой эдгээр ялгаанууд нь хуучин гэрээг утга зохиол талаас нь судлахад маш чухал зүйлсийг харуулдаг. Хуучин гэрээний номууд нь анхандаа харилцан хамааралгүй тус тусдаа бичигдсэн ажлууд байсан. Тиймээс бид хуучин гэрээний каноныг зурагтай адилтхан үзэх үедээ юуны түрүүнд ном тус бүрийг нэг нэгж хэсэг гэж хандан ойлгоход анхаарах нь чухал. Эхлэл номыг судлахдаа үүнийг өөрийн гэсэн бүтцтэй теологийн агуулгатай
бие даасан эхлэл ном гэдгээр нь харах хэрэгтэй. Мөн гитлэл номыг судлахдаач бас бие даасан гитлэл ном гэдгээр нь харах гэх мэтчлэн ном тус бүрд ийхүү хандах нь зүйтэй юм. Дуулал ном ба дуулаачаас бусад номуудын хувьд Библийн ихэнх хэсгийн уран зохиолын үндсэн нэгж хэсэг нь Библийн номууд юм. Бичээчид номоо ерөнхийд нь бодож төлөвлөн бичдэг. Энэнд тэгэхээр тухайн хам сэдв нь зөвхөн урд хойд багц ишлэлээр хязгаарлагдахгүй гэсэн үг л дээ. Мэдээж тийм байх нь ойлгомжтой ч энэ нь тун чухал, бүр үнэхээр чухал байдаг. Гэхдээ тухайн багц ишлэл чухам ямар үүрэгтэй, бүтэн номын хувьд энэ хэсэг ямар үүрэг гүйцэтгэж байгааг олж харах нь чухал. Уран зохиолын шинжилгээ нь чухал гэдгийг илэрхийлдэг. Хуучин гэрээний 2 дахь шин чанар нь хуучин гэрээний номууд нь утга зохиолын хувьд маш өндөр түвшинд бичигдсэн явдал юм. Зарим зохиолын утга зохиолын найруулга зохиомжийг ойлгоход бусад зохиолоос илүү анхаарал шаарддгийг бид бүгд туршлагаасаа мэддэг. Жишээлбэл уран яруу шүлгийн дундуур гинэтл худалдан авах зүйлсийн жагсаалт оруулчихсан байвал хачин жигтэй санагдах нь мэдээж. Аливаа товч тэмдэглүүдийг роман шиг нарийн төлөвлөж зохиодгүй. Энгийн агуулгатай зохиолыг уншихдаа бид утга зохиолын чанар, чадварт нэг их анхаарах шаардлагагүй байдаг. Харин өндөр түвшний уран нарийн зохиомжтой роман уншихдаа үүнийг ойлгохыг хүсэж байгаа бол зохиогчийн уран зохиолын техник, арга барилд анхаарахаас өөр аргагүй юм. Эцсийн дүнд археологчид Библийн цаг үед байсан бусад соёл иргэншлийн бичмэл их сурвалж материалуудыг маш олон төрлөөр нь олж илрүүлсэн. Захидал, жагсаалт, төлбөрийн баримт зэрэг нэг их уран яруу хэллэг, сэтгэмж агуулаагүй бичмлүүд олноор олдсон байдаг. Гэхдээ эртний ойрох дорндоос гаралтай гайхалтай уран яруу нарийн бүтцтэй бүтээлүүд ч бас бидэнд бий. Библийн цаг үед байсан томоохон ахуй соёлууд өөрийн гэсэн маш боловсронгүй үлгэр домог, хууль эрх зүйн баримт бичиг, тун нарийн мөрөглийн дэг жаягтай байжээ. Тэдгээр нь маш сайн бодож боловсруулсан уран зохиолын төрлүүд юм. Хуучин гэрээний номууд ч мөн бидний мэдэх эртний дэлхийн уран зохиолын дээжүүд дотроо хамгийн дээд түвшний уран зохиолын тоонд багтах нь эргэлзээгүй. Ихэнх стандартын дагуу хэмжихэд хуучин гэрээний номууд нь утга зохиолын чанар, уран яруу байдлаараа эртний дэлхийн хамгийн агуу соёл иргэншлүүдийн үлдээсэн хамгийн гайхалтай сайхан бүтээлүүдтэй энэ тэнцвүүц бүр хавь илүү байдаг. Хуучин гэрээний номуудын энэхүү уран яруу өндөр чанарыг ойлгосноор бид үүнийг бичсэн хүмүүс номыг нь унших уншигчдын амьдралд нөлөөлөхийн тулд ямар арга ашигласныг олж харж чадна. Хуучин гэрээнд уран зохиолын анализ хийвэл зохих 3 дахь шалтгаан нь үүний уран зохиолын олон төрөл хэлбэртэй холбоотой. Хуучин гэрээний канон нь бүх хуудсан дээр нэг л ижил төрөл жанраар бичсэн тэв тэгшгэн газар адил зүйл огт биш. Харин ч энэ нь уус, гол горих, нуур, үржил шимтэй тал газар, цөл болон далай тэнгисээс бүрдсэн байгалийн янз бүрийн тогтцтой газар мэт юм. Өөрөөр хэлбэл хуучин гэрээний номууд нь уран зохиолын олон янзын төрөл жанруудыг илтгэн харуулдаг юм. Хуучин гэрээний зарим ном нь голдуу хүүрнэлүүд байдаг. Жишээ нь Эхлэл, Йошуа, Шүүгчид, Рут гэх мэт. Эдгээрс номд мөн товч ургийн бичиг, тоочсон жагсаалт, шүлгэлсэн үгс, мөргөл хүндлэл болон нийтийг хамарсан заавар зэрэг зүйлс багтдаг. Хуучин гэрээний өөр нэг хэсэг ном нь голдуу яруу найргийн хэлбэрээр бичигдсэн. Жишээлбэл энд дуулал, ёо болон иш үзүүлгийн олон номууд ордог. Мөн зарим нь үргэлжилсэн үгийн зохиолын хэлбэрээр бичигдсэн байдаг. Үүнд номлогчийн үгс, малах зэрэг ном багтдаг. Эдгээрээс гадна дид хууль ном нь голдуу өгүүлгийн хэлбэрээр бичигдсэн. Хуучин гэрээний номууд нь өөр өөр төрөл жанраар бичигдсэн гэдгийг ойлгох нь чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл уран зохиолын төрөл жанр бүр нь уншигчдад нөлөөлөх өөрийн гэсэн арга барилтай байдаг. Хуулийг хуйшгил унших ёстой. Өгүүлгийг өгүүллэг чигээр нь л унших зүйтэй. Мөн түүхийг түүхээр нь, шүлгийг шүлгээр нь, сургаалт үгсийг сургаалт үгсээр нь, үзэгдлийг үзэгдлээр нь, иш үзүүлгийг иш үзүүлгээр нь уншиж хүлээж авах нь чухал. Хуучин гэрээний номууд анх бичигдэхдээ Бурхны хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлэхийг зорж байсныг олж мэдхийн тулд бид хуучин гэрээний ном тус бүр ямар төрөл жанртай болохыг харгалзан үзэх ёстой. Энэ нь бичвэрийн мөн чанар нь өөрөө утга зохиолын шинжилгээний чухал байдлыг илтгэн харуулж буй өөр нэгэн хэлбэр юм. Хүн судалж буй Библийн эсгийнхээ төрөл жанрыг ойлгох нь чухал. Энэ нь тэдэнд уг хэсгийг зөв тайлбарлахад тусалдаг. Мөн тухайн хэсгийн талаар сайн асуултууд тавихад тусалдаг. Яруу найраг, хөөрнөл, хууль зэрэг томоохон төрөл жанрууд нь бидэнд тухайн хэсгээс юу найдаж хүлээх ёстойг ойлгоход тусалдаг. Энэ нь бидэнд тухайн хэсгийн талаар асуултууд тавихад тусалдаг.
Хэрэв тэр хэсэг нь шүдэг яруу найргийн хэлбэртэй байвал хүүрнэл зохиолын төрөл тавьдагаас өөр асуулт тавих болно. Шүлэг яруу найраг нь ер нь түүхэн үйл явдал болж өнгөрсөн талаар нарийн тодорхой дүрсэлдэггүй. Тэдгээр нь голдуу илүү дүрслэл, зүйрлэлийн үг хэллэг ашигладаг. Тэгэхээр та өөр төрөл жанрыг тус бүрд нь өөр аргаар тайлбарлах нь байна. Утга зохиолын шинжилгээнд бичвэрийн өөрийнх нь мөн чанараас гадна энэ нь Библийн жишээ буюу хуучин гэрээний каноныг ийхүү үнэлдэг Библийн зохиогчид болон нөлөө бүхий дөрүүдэд мөн суурилдаг. Библийн бичээч болон дөрүүд нь хуучин гэрээг бичээчийнх нь уншигчдаа хандсан зорилгынх нь гэрэлд авч үздэг. Ингэхдээ тэд утга зохиолын шинжилгээг тодорхой хэмжээгээр ашигладаг. Жишээлбэл Есүс Дэд хууль 24-ийн 1-д Мөсө салалтын талаар юу гэж бичсэн талаар ярих үедээ утга зохиолын шинжилгээг ашигласан. Марк 10-4-т хэсэг фарисеучуд салалтын талаарх Есүсийн үзэл бодлыг сорин ийхүү өгүүлсэн. Энд цуцлалтын бичиг үйлдэл салахыг Мөсө зөвшөөрсөн шүү дээ гэжээ. Есүсийн үед фарисеучуд Дэд хууль 24-ийн 1-ийг эр хүн салалтын бичиг өгчл байгаа бол ямар ч хамаагүй шалтгаанаар эхнэрээсээ салж болно гэсэн утгатай хэмээн тайлбарлан заадаг байжээ. Харин Есүс тэр ишлэлийг Мөсегийн анх бичсэн зорилго болон үүнийг уншсан уншигчдын нөхцөл байдлынх нь гэрэлд авч үзэн холбосон юм. Ийхүү тэрээр энэ буруу тайлбарыг залруулсан. Марк 15-д Есүс тэдэнд зүрхний чин хатуугаас болж тэр та нарт ийм тушаал бичсэн юм гэжээ. Есүс Израильчууд хатуу зүрхтэй учраас Мөсө энэхүү салалтыг зөвшөөрсөн хуулийг өгсөн гэдгийг онцлон хэлсэн. Бидний энд ярьж буй зорилгын хүрээнд үзвэл Есүс Дэд хууль 24-ийг түүхэн нөхцөл байдлаас нь салгаж авч үзэхээс татгалзсан гэдгийг ойлгох нь чухал. Тэр энэ хэсгийг нэг талаас зохиогч Мөсегийн талаар, нөгөө талаас түүний уншигчид болох эртний Израильчуудын талаар мэдэж байгаа зүйлс дээрээ үндэслэн харсан. Фарисеучуд Мөсө хатуу зүрхтэй уншигчдод хандан бичсэн гэдгийг тооцоолоогүй. Харин Есүс эдгээр хүчин зүйлс ямар чухал болохыг мэдэж байсан. Тиймээс Мөсегийн хэлсэн энэ хуулийн заалтыг тэдний гэмт мөн чанарыг хязгаарлахын тулд өгсөн болохоос үлгэрлэн дагж мөрдүүлэхээр өгсөн хэрэг биш гэж дүгнжээ. Уран зохиолын шинжилгээний өөр нэг жишээг Галаат 4:22-оос 24 дээрээс харж болно. Энэ хэсэгт Паул хуучин гэрээнд Авраам, түүний эхнэр Сара, тэдний хүү Исаак, мөн Сарагийн шивгчин Хагаар ба Хагарын хүү Ишмаил нарын түүхийн талаар өгүүлсэн байдаг. Энд тэрээр Авраам 2 хүүтэй байсан бөгөөд нэг нь шивгчнээс, нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг. Шивгчний хүү мах бодын дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэй хүү амлалтаар төрсөн. Үүнийг үлгэрлэвэл тэр хоёр эмэгтэй нь хоёр гэрээ юм гэжээ. 24-р эшлэл Паул Эхлэл номдох Авраамын Сара Исаак хоёртой болон Хагаар Ишмаил хоёртой тогтоосон харилцааг бэлэгддэг дүрслэлээр тайлбарлаж болох юм гэжээ. Учир нь эдгээр нь хоёр гэрээг төлөөлдөг аж. Өөрөөр хэлбэл Паул Авраамын Сара Хагаар хоёртой харилцах харилцааны тухай энэ баримт нь Эхлэл номын анхны Израиль уншигчдад хандсан тодорхой зорилготой бичигдсэн гэдгийг ойлгосон байна. Эхлэл номд Авраамд Бурхантай харилцах хоёр арга замаас нэгийг нь сонгох сонголт тулгарсан гэдгийг тодорхой тэмдэглэсэн. Нэг нь Сара ба Исаак, нөгөө нь Хагаар ба Ишмаил гэсэн хоёр арга зам байв. Нэг талаас Авраам Бурхан Сарагаар дамжуулан үр удам өгнө гэсэн амлалтаа биелүүлнэ гэж найдаж байсан тул Бурханд үнэнч итгэмжтэй байсан. Бурханд болон амлалтад нь итгэх энэ зам амаргүй байсан хэдий ч тэр энэ замаар л Бурханы ёроол руу хүрэх байв. Нөгөө талаас Авраам өөрийн хүчин чармаалтад найдан Египт шивгчин эмэгтэй Хагаараар дамжуулан үр хөөгтэй болох гэж оролдсноор Бурханы өмнө итгэмжит бус үйлдэл хийсэн. Өөрийн хүчинд найдсан энэ сонголт нь Авраамийн эсрэг Бурханы ишүүлтийг авчирсан. Мөсө Авраамийн амьдралын талаар бичгтээ Авраамийн сонголт нь үүнийг унших Израильчуудад асар чухал ач холбогдолтой гэдгийг гүнзгий ойлгож байв. Тэрээр Эхлэл номд эдгээр түүхийг бичсэн нь Израиль уншигчид амьдралд нь буй энэхүү хоёр салаа замыг олж хараасаа гэсэндээ юм. Нэг талаас Мөсө Сара Хагаар хоёрын талаар бичсэн нь анхны уншигчдод амлагдсан газрыг эзэмших үе олон үр удам өгнө гэсэн амлалтаа биелүүлнэ гэдэгт нь Бурханд итгэж найдахыг уриалан дуудахын тулд байв.
Бурханд болон түүний амлалтад итгэж найдана гэдэг амаргүй хүнд боловч ерөөлтөө зам юм. Нөгөө талаас Мөсе Израильчүүдийг Египтийг сангалцснаар Авраам Египт шивгчин Хагар руу орсонтой адил хүний хүчин чармаалтад найдаж түшихгүй байхад уриалсан. Хэрв Израиль эргэж буцвал тэдний эсрэг Бурхны шүлд ирэх болно. Мөсегийн анхны зорилгыг ийхүү онцлон хийснийхээ дараа Паул энэ түүхийг Галат чуулганы нөхцөл байдалд хэрэгжүүлсэн. Галатчууд Паулын хэлсэн жинхэнэ сайн мэдээ ба Иерусалимийн чуулганы төлөөлөгчдийн заасан хуурамч сайн мэдээ хоёрын нэгийг сонгох шаардлагатай болсон. Христ доторх Бурхны амлалтуудад итгэснээр аврагдана гэдэг үнэн бол жинхэнэ сайн мэдээ юм. Хуурамч сайн мэдээ нь хүмүүсийг Христ доторх амлалтуудад итгэхээс холдуулж аврагдахын тулд хүн өөрийн хүчээр хуулийг сахин биелүүлэх ёстой гэж заадаг. Паул Галат номд хэлсэнчлэн Бурхны амлалтуудад итгэн жинхэнэ сайн мэдээг дагагсад нь Сарагийн хүүхдүүд бөгөөд амлалтыг өвлөгсөд юм. Харин хуурамч сайн мэдээг дагагсад нь Хагарын хүүхдүүд бөгөөд авралын бэлгийг өвлөж чадахгүй гэжээ. Паул Бурхны амлалтуудад итгэх итгэлийг заадаг жинхэнэ сайн мэдээ нь ерөөл рүү хөтөлдөг бол хуулийг сахихыг заадаг хуурамч сайн мэдээ нь шүүлт рүү хөтлөхөөс цаашгүй гэдгийг тодорхой хэлсэн. Паул Мөсегийн анхны уншигчдаа зориулж энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн байдалд нь утга зохиолын дүн шинжилгээ хийсэн. Энэ нь түүнийг Галат чуулганд тулгараад байсан нөхцөл байдалд Эхлэл номыг ийхүү хэрэгжүүлэхэд хөтөлжээ. Сая бид хуучин гэрээний каноныг зурагтай адилхан харах зарим үндсэн суурь шалтгаануудыг харлаа. Одоо утга зохиолын шинжилгээний гол төвлөрдөг зүйлсд анхаарал хандуулцгаая. Хуучин гэрээний каноны уг стратеги нь юунд голлон анхаардаг вэ? Евангелийн Христ итгэгчид бичвэрийг зөв хөрвүүлж тайлбарлах аргыг хил зүүн ба түүхэн тайлал гэж нэрлэдэг. Энэхүү тайлал ба тайлбар гэдэг нь юун түрүүнд Библийн текстийн хил зүйн дүрэн ба бүтэц найруулгад анхаарал хандуулах ёстой гэсэн утга илэрхийлдэг. Гэхдээ үүнтэй нэгэн зэрэг түүхийн талаас тайлал хийх хэрэгтэй. Мөн үүгээр бид текстийн хил зүйн дүрмийг бичээч ба анхны уншигчдийн түүхэн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэх ёстой гэсэн санааг илэрхийлдэг. Эдгээр хүчин зүйлс нь сэдэвт ба түүхэн судалдаж гэсэн тодорхой хэмжээгээр чухал ач холбогдолтой арга гэж тооцогддог. Гэхдээ эдгээр нь ялангуяа утга зохиолын дүн шинжилгээнд онцгой чухал ач холбогдолтой. Утга зохиолын шинжилгээний гол төвлөрдөг зүйлсийг олж харахын тулд бид 3 зүйлийг авч үзнэ. 1-дүгээрт бичээч, 2-дүгээрт анхны уншигчид, 3-дүгээрт баримт буюу судалж буй текст. Эхлээд хуучин гэрээний каноны бичээчдийн талаар судлах нь хэр чухал талаар бодож үзье. Христийн дагагчид хуучин гэрээний каноныг бүхэлд нь Бурхан онгод оруулан удирдах бичүүлсэн гэдгийг мэддэг. Гэвч бид энэ цувралын эхний хичээлүүдэд үздсэнчлэн энэхүү онгод нь органик байсан. Бурхан каноны номуудыг бүтээхийн тулд сонгосон бичээчийн угсаа гарал, бодол санаа, мэдрэмж, хүсэл зоригийг ашигласан. Тиймээс бид хуучин гэрээг уншихдаа бичээчийг хүн байсан гэдгийг бодолцож үзэх ёстой. Бид утга зохиолын дүн шинжилгээний энэхүү хэсгийг хоёр талаас нь харах болно. Нэг талаар бид хэд хэдэн аюулыг мэдэж байх ёстой. Нөгөө талаар бид хуучин гэрээг энэ аргаар судалсны үр дүнд гарах хэд хэдэн ашиг тусыг харах хэрэгтэй. Юуны өмнө бид хэрв хуучин гэрээний номуудыг бичсэн хүмүүст хит өндөр ач холбогдол өгвөл ноцтой аюулд унах болно. Өнгөрсөн үед олон тайлбарлагч бичээчдэд хит анхаарснаас болоод сэтгэл зүйн болон нийгмийн харилцааныхын талаарх олон янзын таамаглалын торонд орооцолдог байлаа. Зарим талаараа тэд бичээч хэн болохыг, түүн тохиолдсон нөхцөл байдлыг, тэр номоо теологийн ямар сэтлэр бичсэн зэргийг маш нарийн тодорхойлох гэж хит их таамаг дэвшүүлснээс болоод ийм байдалд ордог. Иймэрхүү асуултууд нь чухал хэдий ч хэрв бид мэдэж байгаагаасаа цааш хит хол явбал таамаглалд хитрхи их түшгэлсэн тайлбар гаргах болно. Ингэж бичээчийг хит онцлохыг санаа зорилгын төөрөгдөл гэж нэрлэж болох бөгөөд энэ нь бичээчийн зорилгыг дахин сэргээж гаргаж ирэхэд хитрхи их ач холбогдол өгдөг. Гэхдээ нөгөө талаас Библийн бичээчдэд хариуцлагатайгаар болгоомжтойгоор анхаарлаа хандуулбал энэ нь бидэнд тун их тус болдог. Бид тэдний талаар мэдхийг хүссэн бүхнээ мэдэж авч чадахгүй байж болох ч
тэдний бичсэн зүйлийг ойлгоход тус болоход хангалттай олон зүйлийг олж мэдэх боломжтой. Бид тэднийг хүн тус бүрийн хувьд харилцан адилгүй хэмжээгээр хэн болох амьдралын нөхцөл байдал, үндсэн теологийн сэтэл зорилгын талаар ерөнхийд нь мэдэж авах боломжтой. Библийн номын утга санааг ойлгоход маань тухайн номын зохиогчийн талаарх мэдээлэл ихээхэн тус болж чадна. Яагад гэвэл ариун сүнс өөрийн алдаа мадаггүй төгс үгийг дамжуулахын тулд зөвхөн хамгийн дэд бурхан л хийж чадах арга замаар өөрийн гэсэн онцлог чанар, амьдралын дуршлаг, нөхцөл байдалтай хувь хүмүүсийг байгаагаар нь ашигласан юм. Мөн тэр өөрийн үгээ дамжуулах хүмүүн бичээч, түүний үгийг дамжуулахад тохирсон нэгэн болгож хэрэгжин хэлбэржүүлдэг талаар бид зарим нэг ойлголтыг авч чадна. Энэ нь тухайн их бичээсийг ойлгоход маш том хувь нэмэр болдог. Дуулал 51-р бүлгийг бодоод үзье. Сонгодог жишээ. Давид Батшебаг булаан авч үнэнч зэрэг Уриагийнхаа эсрэг аимшигт нүгэл үйлдэснээ ухаарч гимшсэн өчил. Бид Бурхны зүрх сэтгэлийн дагуух хүн гэгддэгч гашуун нүгэл үйлдэж эцэст нь Бурхны уучлалыг олсон нэгэн хааны гимшлийн өчил гэдгийг нь мэдээд уншвал энэ дуулал бүхэлдээ амьд болоод л явчихдаг. Бид юуны тухай ярьж буйгаа ойлгомжтой болгохын тулд хуучин гэрээний 2 гол зохиогч болох 1-2 дугаар Самуэль, 1-2 дугаар Хаад номын зохиогч ба 1-2 дугаар Шестер номын зохиогчийн талаар мэддэг зүйлсээ авч үзье. Эдгээр зохиогч яг хэн байсан талаар тодорхой мэдээлэл бидэнд байхгүй. Тэдний нэрийг номоо яг хизээ бичсэн зэргийг ч мэдэхгүй. Тэдний сэтгэл зүйн байдал ямар байсныг ч сайн мэдэхгүй. Тийм тэдний бичсэн номуудыг тайлбарлахдаа иймэрхүү төрлийн асуудлуудад хэд түшгэлвэл бидний тайлбар хэтэрхий их таамаглалд суурилсан болох эрсдэлтэй. Хэдий тийм боловч бид хуучин гэрээнээс энэ 2 зохиогчийн талаар чухал үнэтэй мэдээлэл олж авах боломжтой. Жишээлбэл бид Хаад номын зохиогч нь Израилийг Вавилоны цөллөгт байх үед номоо бичсэн гэдгийг мэднэ. 2 дугаар Хаад 25-ын 27-оос 30-д гардаг сүүлийн үзэгдлүүд нь зохиогч үүнийг манай эртний өмнөх 562 онд Яхояхиныг шоронгоос сулгацсноос хойш бичсэн гэдгийг тодорхой харуулдаг. Гэхдээ зохиогч манай эртний өмнөх 538 онд Кореяс хааны гаргасан юудэчүүдийг амлагдсан газарт буцаж очихыг зөвшөөрсөн нэн чухал зарилгын талаар огт дурдаагүй. Тиймээс Хаад номыг Израилийг Вавилоны олзлолоос чөлөөлөгдөхөөс өмнө бичиж дуусгасан гэдэг нь бараг л тодорхой. Эсвэргээрээ Шестер номын зохиогчийг голдуу Шестерч гэж нэрлэдэг бөгөөд тэр Израилийг цөллөгөөс чөлөөлөгдсөний дараа номоо бичжээ. Бид үүнийг олон баримтаас ч харж болох ч хамгийн тодорхой нь 1-р Шестер 9-д гардаг. Энд нутагтаа эргэж ирсэн хүмүүсийн ургийн бичгийн жагсаалт бий. Цаашлаад Шестерч номынхон төгсгөлд 2-р Шестер 36-гийн 22, 23-д Кореш хааны зарилгын тухай бичсэн байна. Бид бас дээрх 2 зохиогч хоёулаа Израилийн боловсралтай дээдсийн дунд байсан гэдгийг мэднэ. 2 зохиогч хоёулаа зөвхөн Бурхны ард түмний удирдагчдал унших боломжтой байсан Хаадын тэмдэглэлд бичигдсэн мэдээллийг дурдсан байдаг. Мөн Шестер номын зохиогч Библиэд дурддаггүй иш үзүүлэлгүүдийн цуглуулгуудаас иш татсан байдаг. Энэ 2 зохиогчийн талаар зөвхөн ийм хэдхэн баримтыг мэдгэтэл тэдний теологийн ерөнхий сэтэл зорилгын ялгааг ойлгоход маань тусалж байна шүү дээ. Олон тайлбарлагч Хаад номын зохиогч нь Бурхан ард түмнээ цөллөгт явуулснаар шударга байдлаа харуулсан гэдгийг онцолсон хэмээн оновчтой дүгнсэн байдаг. Тэр мөн Израильчууд амлагдсан газарт эргэж ирэхээс өмнө гимшиг шаардлагатай байсан гэдгийг чухалчлан харуулсан. Эсвэргээрээ хэд хэдэн тайлбарлагчид Шестер номын зохиогч нь Израильчууд амлагдсан газарт эргэж ирснийхээ дараа дагаж мөрдөх ёстой байсан бодит алхмуудыг онцолсон хэмээн оновчтой дүгнсэн байдаг. Тэр мөн тэд улс үндэстнээ дахин босгох үедээ дуулууртай байвал хүлээн авах ёрол, дуулуургүй байвал хүртэх хараалын талаар онцлон заажээ. Бид эдгээр зохиогчийн итгэл үнэмшил, найдварын талаар баггүй зүйлийг хэлж болно. Харин тэдний анхны уншигчдаа нөлөөлөхийн тулд ашигласан утга зохиолын арга барил, техникт дүн шинжилгээ хийхэд хангалттай мэдээлэл бидэнд байгаа нь хамгийн чухал нь юм. Мөн Библийн бусад зохиогчдын талаар бидэнд бүр ч илүү их мэдээлэл байгаа. Тиймээс зохиогчид зохих хэмжээний анхаарал хандуулах нь бидний тайлбарт тун ашиг тустай байх болно. Хуучин гэрээний утга зохиолын дүн шинжилгээг үр дүнтэй сайн хийхийн тулд зохиогчид анхаарахаас гадна уг номыг зориулан бичсэн анхны уншигчдын талаар авч үзэх нь зүйтэй. Хуучин гэрээний номуудыг хамгийн анх хүлээн авсан уншигчид нь хэн бэ? Тэд ямар нөхцөл байдал байсан бэ?
эдгээр бичвэрүүд тэдэнд ямар нөлөө үзүүлсэн бэ? Хуучин гэрээний номуудын зохиогчдын талаар ярих үед аюул ба ашиг тус байсантай адил анхны уншигчдын талаар ярих үед ч бас аюул ба ашиг тустай тал бий гэдгийг бид мэдэж байх ёстой. Нэг талаас тайлбарлагчид уншигчдын талаар хит их таамаглал дэвшүүлбэл аюул үүсдэг. Тэд уншигчдын хэн болохыг нарийн тодорхойлохоор ургуулan боддог. Тэд тэдний нөхцөл байдлыг нэг бүрчлэн нарийн сэргээн тогтоох гэж оролддог. Тэдний сэтгэл зүйн байдлыг таамагладаг. Тэдний давуу ба сул талыг төсөөлөн хэтэрхий ихийг боддог. Ийхүү уншигчдад хит их ач холбогдол өгөхийг сэтгэл мэдрэмжийн төөрөгдөл гэж нэрлэдэг. Бид уншигчийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийн төлөв байдлыг тодорхойлж, үүгээр их текстийн талаар бусад мэдээллүүдэд дүгнэлт хийхийг сэтгэл мэдрэмжийн төөрөгдөл гэж хэлдэг. Жишээлбэл цөлөгдсөн ард түмэнд зориулж бичсэн гашуудлын дуулал нь бидний ойлгох боломжтой зүйл. Тиймээс энэ нь бид тэдэнтэй адил сэтгэл хөдлөлийн нөхцөлд байхгүй байлаа гэд бидэнд ямар нэг зүйл хэлж чадахгүй гэсэн үг биш юм. Тэгэхээр нэгдүгээрт сэтгэл мэдрэмжийн төөрөгдөл нь биднийг бичвэр нь анх бичигдсэн нөхцөл байдлаас цааших өөр нөхцөлд хэрэгжихгүй, нөлөөлөхгүй хэмээн итгэж хүлээн авахд хүргэдэг. Өөр нэг томоохон эрсдэл нь бид уншигчдын сэтгэл зүйн төлөв байдлыг өөрийн сэтгэл зүйн төлөв байдалтай буруу холбодог явдал юм. Ингэснээр их текстэд байгаа зүйлийг уншаад эсвэл уншиж чадалгүйгээр хувийн нөхцөл байдлаа бичвэрт шууд тулгаж өргөдөг. Өнөө үед энэ нь маш элбэг үзэгдэл болсон. Яагаад гэвэл их текст зохиогч уншигчдын хувьд авч үзвэл бидний амьдарч буй энэ үед уншигч төвтэй уншлагын хэм маяг зөнгөлөх болсон. Бид зохиогчийг өөрийнх нь зорилгын дагуу яриулах ёстой. Текстийн үгсийг байгаагаар нь л байлгаж, уншигчдийн нөхцөл байдлыг ч мөн байгаагаар нь үлдээх хэрэгтэй. Ингэж байж л бид үүний утга санааг ойлгож чадна. Хэдий тийм боловч хуучин гэрээний номуудын анхны уншигчдын талаар судлах нь бидэнд олон талын ашиг тустай. Маш олон тустай мэдээллийг бид мэднэ. Бид тэднийг хаана байсныг ерөнхийд нь мэддэг. Мөн тэдний туусан томоохон үйл явдлуудын заримыг нь мэднэ. Ихэнх хүмүүс тохиолдогтой адил тэдний зарим нь Бурхантай байгуулсан гэрээний үүрэгтээ үнэнч итгэмжтэй байсан бол зарим нь үнэнч бус байсан гэдгийг ч бас бид мэднэ. Үүн дээр үндэслээд бүгдээрээ Хаад ба Шастр номуудын анхны уншигчдын талаар авч үзье. Жишээлбэл бид Хаад номын уншигчд нь цөллөгт байсан гэдгийг мэднэ. Хаад номын онцлсон зүйлсээс харвал анхны уншигчдийн зарим нь Бурхан ард түмнээ цөллөгт явуулсан нь шударга явдал байсан гэдгийг ойлгох шаардлагатай байжээ. Мөн бидний мэдхээр тэдний зарим нь Израиль буцаж амлагдсан газар руу очихоос өмнө гэмших ёстой гэдгийг тэд ойлгох хэрэгтэй байсан. Эсвэргээр Шастр номын зохиогч нь амлагдсан газарт эргэж ирсэн уншигчдад хандан бичсэн. Езра, Нехемая, Хагай номуудаас эргэж ирсэн хүмүүсээс ч бас олон хүн Бурханд үнэнч байж чадаагүй гэдгийг тодорхой харж болно. Үүнээс болоод тэд Израильд Бурханы хаанчлалыг дахин босгохын төлөө илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болсон. Хаад ба Шастр номуудын анхны уншигчдын талаар иймэрхүү баримтуудыг мэдэх нь эдгээр номын утга зохиолын хөрөг дүрслэлийг ойлгоход маань тусалдаг. Бурхан тодорхой нэг газарт тодорхой нэг цаг үед амьдарч байсан уншигчдад анхлан өөрийгөө илчилсэн. Энэ бол Библийн онцлог зүйлсийн нэг юм. Энэ нь зүгээр нэг дээрээс ирсэн заавар зөвлөмжүүдийн цуглуулга төдий биш. Бурхан тодорхой нөхцөл байдалд байгаа тодорхой бүлэг хүмүүст хандан үгээ хэлсэн. Тиймээс тэд Бурханаас сонссон үгээ, Бурханаас хүлээж авсан зүйлээ хэрхэн ойлгож байсныг нь мэдэх аваас энэ нь бидэнд өөрсдийн ойлголтыг юугаар хязгаарлах ёстойг мэдэж авахд тусалдаг. Хэрэв би Библийг анхны уншигчдийнх нь ойлгож байснаас огт өөрөөр ойлговол тэнд ямар нэг зүйл буруу байна гэсэн үг. Мэдээж хэрэг миний орчин нөхцөл ялгаатай боловч үүнийг тэдний орчин нөхцөлтэй уялдуулан ойлгох ёстой. Ингэвэл би миний тайлбарлах боломжит хязгаар нь юу болохыг мэдэх болно. Ингээд бид утга зохиолын шинжилгээ нь хэрхэн номын зохиогч ба анхны уншигчдад анхаарал хандуулдаг талаар дурдлаа. Одоо бүгдээрээ утга зохиолын шинжилгээний 3 дахь төвлөрдөг зүйл болох
хуучин гэрээний их бичээс рүү очицгоё. Бичвэрийн их бичээсүүд нь утга зохиолын дүн шинжилгээний гол судлагдхуун болдог. Яагаад гэвэл тэдгээр нь Бурхны бүрэн эрх мэдэлтэй үг юм. Тиймээс бид баримт бичгүүдэд төвлөрч судлах үед гардаг аюул ба ашиг тусад онцгой анхаарал хандуулах нь чухал. Нэг талаас зөвхөн баримт бичигтэл анхаарч судалбал аюултай. Харамсалтай нь бичвэрийг тайлбарлахад зөвхөн бичвэрийн их текст буюу бичээсэл байхад хангалттай гэж үздэг тайлбарлагчид сүүлийн хэдэн 10-нд нэлээд олноор гарч ирэх болсон. Эдгээр судлаачид бичээч ба уншигчдын талаар судлах үед тулгардаг тодорхойгүй байдлаас зайлсхийх гэсэндээ бичээч ба уншигчдад анхаарал хандуулахаа болох хэрэгтэй гэж нотлохыг оролддог. Үнэн дээр энэ нь тийм ч сайн замнал биш юм. Библиэгч бай, үгүйч бай. Нэг ижил бичээсийг хэн бичсэн, хэнд зориулж бичснээсээ хамаарат утга нь өөр байх боломжтой. Тайлбарлагчид зөвхөн баримт бичигтэл анхаарал хандуулад бичээч болон анхны уншигчдыг тоолгүй орхивол зөвхөн баримт бичигтэл хит их түшгэлсэн үед үүсдэг үзэгдэх төрөгдөл гэж нэрлэдэг асуудалд унах болно. Бичээсийг унших үед тэр дундаа хуучин гэрээний бичээсийг унших үед гардаг үзэгдэх төрөгдөл гэдэг төрөгдөл байдаг. Энэ нь текстийн утга санааг ойлгоход шаардлагатай бүх зүйл нь зөвхөн үг өөрөө бөгөөд энэ нь өөрөө бүхий л утгыг агуулж байгаа гэсэн санаа юм. Тэгэхээр та бичвэрийг өндрөөр үнэлдэг. Ялангуяа энэ бол Бурхны онгодоор бичигдсэн гэж итгэдэг бол энэ нь зөв юм шиг санагдах бах. Гэхдээ энэ нь бичээч ба уншигчдыг орхигдуулдаг. Текстийн утга нь текстийн үгс дотор байх ба зохиогчийн уншигчдаа хэлхийг хүссэн зүйлсийг бүрдүүлж өгдөг. Тэгтэл зохиогч ба анхны уншигчд нь үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь байтал үзэгдэх төрөгдөл нь тэдгэрийг хойш тавьдаг. Бид зохиогч ба уншигчдын талаар мэдхийг хүссэн бүхнээ мэдэх боломж үргэлж гардаггүй. Гэвч бичвэрийн бүрэн дүрэн байдал нь Бурхан бидэнд текстийг үнэн зөв, алдаагүй тайлбарлахад шаардлагатай мэдээллийг хангалттай өгсөн гэж хэлдэг. Ийм учраас текст буюу бичээсийн утгыг бүрдүүлэгч нь зохиогч, их бичмэл, уншигч хамтдаа юм. Нөгөө талаас их бичээстэй холбоотой мэдэж болох бүхнээ мэдэж авах нь олон ашиг тустай. Үгсийн сан, хэл зүйн дүрм, дүрслэл хэллэг, өгүүлбэрийн бүтэц, үндсэн тойм, уран зохиолын хам сэдэв, төрөл жанр зэрэг нь бүгд л бичвэрийн анхны утга санааг олж мэдэн өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй. Тиймээс бичвэрийг зөв тайлбарлахад Библийн хэсэгтэй холбоотой эдгээр талбаруудыг аль болох боломжоор сайн мэдэж авах нь нэн чухал. Бид судалж байгаа их бичээсүүдийн онцлог шинжүүдэд нухацтай анхаарал хандуулалгүйгээр бичвэрийг үнэн зөв тайлбарлах аргагүй юм. Гэхдээ ишлэл бүрийг бичээч ба анхны уншигчдын өнцгөөс харж судлах нь бидэнд хамгийн их тустай байдаг. Хуучин гэрээний текстийг бичээч ба уншигчийн нөхцөлдөө уялдуулж анхааралтай сайн судлахын ашиг тусыг харуулахын тулд 2 дугаар Шастр 33-ийн 1-20-д тэмдэглэсэн Манасегийн хаанчлалын талаар товчхон авч үзье. Энэ хэсгийг судлахад тустай нэг том давуу тал нь яг үүн дээр гарсан Манасегийн хаанчлалын үеийн тухай түүхийг 2 дугаар хаад 21-ийн 1-18-д бичсэн явдал юм. Шастр номын бичээч тэмдэглэлээ бичгтээ өөрийн уншигчдад хандсан зорилгодоо нийцүүлэхийн тулд 2 дугаар хаад 21-р бүлгээс хуулбарлаж, өөрчилж, зарим хэсгийг тастан авч, мөн зарим элементүүдийг нэмж оруулсан байна. Үүний үнэн зөв эсхийг нягтлахын тулд эхлээд 2 дугаар хаад 21-р бүлгийг харцгаая. 2 дугаар хаад 21-р бүлгийг 5 тэнцүү хэсэгт хуваадаг. 1-дүгээрт 1-р ишлэлд Манасегийн хаанчлалын эхлэлийн тухай, 2 дугаарт 2-оос 9-р ишлэлд Манасегийн хиймэл шүтэн шүтсэн гим нүглийн тухай, 3 дугаарт 10-аас 15 дугаар ишлэлд Манасег буруу шаасан иш үзүүлэг, 4 дугаарт 16 дугаар ишлэлд Манасегийн үлдсэн бусад хүчирхийллийн гим нүглүүд, 5 дугаарт 17, 18 дугаар ишлэлд Манасегийн хаанчлалын төгсгөл гэж хуваагддаг. Дээрх тоймоос харуул 2 дугаар хаад 21-р бүлэгт Манасе эхнээсээ дуусах хүртлээр хорон муу хаанаар дүрслэгдсэн. Түүнийг хорон муу нэгэн байсан гэж танилцуулсан. Түүхийн 2 дахь хэсэгт тэр хэрхэн сүмд хиймэл шүтээнүүдэд тахил өргөж бузралсан хийгээд ард түмнийг Канаанчуудаас ч илүү бузар муу зүйл хийхэд хүргэсэн талаар онцолсон. 3 дахь хэсэг нь
Манасег буруу шаасан иш үзүүлгийн үгсийг тэмдэглэсэн. Энэ иш үзүүлгийн үгийн дагуу Манасегийн гим нүглээс болж Иерусалим сүрч ард түмэн цөллөгт явахаар болсон. 4 дахь хэсэгт Манасе Иерусалимийн гудамжийг гимгүүд цусаар дүүргэсэн талаар нэмж дурдсан. Сүүлийн хэсэгт нь Манасе нас барж оршуулгдсан талаар бичжээ. 2 дугаар хаад 21 дугаар бүлэг бүхэлдээ Манасегийн хаанчлалын талаар нэг ч эерэг зүйл бичээгүй. Харин одоо 2 дугаар хаад 21 дугаар бүлэгт тэмдэглэгдсэн Манасегийн хаанчлалын яг ижил түүхийг 2 дугаар Шестер 33 дугаар бүлэг тэмдэглэсэнтэй харьцуулан харъя. Шестэрч энд 2 дугаар хаад 21 дугаар бүлэгтээ зөрчилдөх зүйл бичээгүй боловч уг номыг зориулан бичиж байгаа анхны уншигчдад чиглэсэн зорилго нь түүнийг огт өөр зүйлсийг тэмдэглэхэд хүргэсэн. 2 дугаар Шестер 33-ийн 1-ээс 20 дугаар ишлэлийг мөн 5 үндсэн хэсэгт хувадаг. 1-р ишлэлд Манасегийн хаанчлалын эхлэлийг тэмдэглэсэн бөгөөд үүний ихэнх нь шууд 2 дугаар хаад номоос хуулбарлжээ. 2 дугаарт 2-оос 9 дугаар ишлэлд Манасегийн хиймэл шүтэн шүтсэн гмийг 2 дугаар хаад 21-ийн 1-ээс 9 дугаар ишлэлд бичснээс маш бага ялгаатайгаар давтан бичсэн. Энэ хүртэл Шестерчийн бичсэн тэмдэглэл 2 дугаар хаад номынхтой бараг адилхан байсан. Хоёр тэмдэглэлийн хувьд аль алинд нь Манасег аимшигтай нүгэлтэн гэж харуулсан. Харин 2 дугаар Шестер 33 дугаар бүлгийн 3, 4, 5 дахь хэсгүүд нь 2 дугаар хаад номынхоос эрс ялгаатай. 3 дахь хэсэг нь Иерусалимийн оршин суугчид Манасегийн нүглээс болж цөллөгт явна гэсэн иш үзүүлэгчийн тунхагийг бүхэлд нь хассан. Харин оронд нь Шестерч 10-аас 13 дугаар ишлэлд Манасе өөрөө Вавилон руу хэрхэн цөлөгдсөн талаар дүрсэлжээ. Тэрч бүхий л Манасе Вавилон цөлөгт байх үедээ үйлдсэн гим нүглээ гимшин Бурхны уучлалыг хүлээн авсан талаар бичсэн байдаг. Тэгээд 4-р хэсэгт тэрээр 2 дугаар хаад номд гарсан Манасегийн үйлдсэн хүчирхийллийг дурдалгүйгээр 14-өөс 17 дугаар ишлэлд Манасе Иерусалимд иргэн ирж хотыг сэргээн босгож сүмд зүй ёсоор Бурханд мөргөл өргөдөг заншлыг сэргээсэн тухай тэмдэглэжээ. Ингээд төгсгөлд нь 2 дугаар Шестер 33-ийн 18-аас 20 дугаар ишлэлд 2 дугаар хаад номд бичсэн Манасегийн хаанчлалын төгсгөлийг илүү дэлгэрүүлэн Манасегийн гимшлийн залбирлыг оруулж бичсэн байна. Манасегийн амьдралын талаар 2 дугаар хаад ба 2 дугаар Шестер номд тэмдэглэсэн энэхүү ялгаатай хоёр тэмдэглэлийг бид яаж тайлбарлах вэ? Яагаад энэ хоёр тэмдэглэл ийм их ялгаатай байна вэ? Товчхондоо хаад ба Шестер номуудыг өөр хүн бичсэн бөгөөд өөр уншигчдад хандсан гэдгээр энэ ялгааг тайлбарлаж болох юм. Зохиогч бүр тус тусын уншигчдад өөрийн гэсэн арга замаар нөлөөлөхийн тулд тэмдэглэлээ бичсэн. Хаад номын бичээч нь Манасегийн хаанчлалын талаар дэлгэрэнгүй наривчилсан мэдээлэл өгөхийн тулд бичээгүй аж. Харин тэр номынхон гол санаануудын нэгийг тайлбарлахын тулд Манасегийн аимшигт нүглийн талаар бичжээ. Энэ нь Бурхан Манасегоос болж Иерусалимыг шүүж ард түмнээ цөлөгт явуулах гэж байгаа тухай байв. Гэхдээ бид Шестерчийн нөхцөл байдал огт өөр байсныг харсан. Тэр цөллөгийн дараа түүхээ бичсэн. Тэрээр учраа олохгүй твдэж байгаа эргэн ирсэн ард түмнийг Бурханд итгэмжтэйгээр үйлчилж урагшлахад уриалж өдөөх зоригтой байсан. Тийм учраас Шестерч зоригдоо нийцүүлэн түүхийн зарим хэсгийг хасаж зарим үннийг нэмж бичжээ. Тэр Израиль уншигчдийн амьдрал тохиолдсонтой адил түүхийг Манасегийн амьдралаас сонгон авч бичсэн. Манасе аимшигтай нүгэл үйлдсэн бол тэд ч ялгаагүй. Манасе Вавилон руу цөлөгдсөн бол тэд ч бас цөлөгдсөн. Манасе гимшиж уучлагдсан бол тэд ч мөн адил тэгсэн. Ингээд магадгүй хамгийн чухал нь Манасе амлагдсан газарт эргэж ирснийхээ дараа Иерусалим хотыг дахин босгож зохист мөргөл хүндэтгэлийг сэргээсэн. Энэ нь тухайн үед Шестерчийн номыг хүлээн авах уншигчдад тулгараад байсан гол асуудал байсан юм. Түүний гол санаа нь Юдаг цөлөгтөхөд хүргэсэн хаан нутагтаа эргэж ирээд хаанчлалыг дахин босгож сэргээсэн юм бол Шестерчийн бичсэнийг унших тэдгээр ард түмэнч ялгаагүй адилхан зүйл хийх боломжтой гэдэг нь байв. Манасегийн хаанчлалын талаарх тэмдэглэлүүдийн энэхүү харьцуулалт нь хуучин гэрээний номуудыг зураг мэт буюу уран зохиолын хөрөг мэт үзэх нь яагаад чухал болохыг харуулж байна.
Хуучин гэрээнд бидний сонирхлыг татах үз түүхэн бодит баримтууд гардагч бид дараах үннийг мөн анхаарах ёстой. Хуучин гэрээний зохиогчид анхны уншигчдийнхаа дагаж мөрдөх ёстой тодорхой нэг амьдралын хэм маягийг онцлон харуулхад чиглэж номынхон агуулга ба бүтцийг зохиодог байсан явдал юм. Хуучин гэрээний бичвэрийг уран зохиолын талаас нь судалдаг ийм арга барил нь өнөөдөр бидэнд маш олон зүйлийг ойлгож ухаарах боломжийг нээж өгдөг. Энэ хичээлээрээ бид хуучин гэрээний канон нь Бурхны хаанчлал ба гэрээний талаар тэдний итгэж байсан зүйлсийг өөрсдөд нь тулгарсан нөхцөл байдалд хэрэгжүүлэх замаар тэдний хэрэгцээнд нийцэж байсныг харлаа. Хуучин гэрээний номууд нь үүнийг олон арга замаар хийсэн. Бид хуучин гэрээний каноныг толтой адилхан үзэхдээ эдгээр ном нь бидний хувьд чухал тооцогддог тоо томшгүй олон сэдвүүдийг хүнддэг болохыг харсан. Бид каноныг цонхтой адилхан үзэхдээ тэдгээр нь түүхийн талаар үнэн бодит ойлголт өгдөг болохыг харсан. Мөн бид хуучин гэрээний каноныг зураг ба утга зохиолын хөргийн цуглуулгатай адилтхан үзэхдээ дээрх бүх сэдв болон түүхэн үйл явдуудыг харах тодорхой өнцгүүдийг таньж мэдсэн. Христийн итгэмжит дагалдагчид бид хуучин гэрээний номуудыг бидний хэрэгцээ, сонирхлын талаар заадаг тойл мэт, түүхэн дэх Бурхны агуу үйлсийг илчилдэг цонх мэт, Бурхны хүмүүсийн дагвал зохих тодорхой үйлчлэлийн замуудыг онцлон харуулдаг утга зохиолын хөрөг дүрслэл мэт харж сурах ёстой. Хуучин гэрээний каноны номууд нь анх эртний дэлхийд янз бүрийн боломж, бэрхшээлтэй нүүр тулж буй янз бүрийн хүмүүст хандан бичигдсэн. Биднийг ч бас тэдэнтэй адил боломж, бэрхшээлтэй тулгарх үед хуучин гэрээний номууд нь яаж Бурхны гэрээнд үнэнч байх талаар бидэнд заадаг. Ингэснээр бид Христ алдар суу дотроо иргэн ирэх хүртэл энэ дэлхий дээр Бурхны хаанчлалыг тэлсээр байх юм.